Сайн байцгаана уу? Саруулган хотоос мэдчилж байна. За энэ удаагийн дугаарт маань хуульч, инх жаргалагч маань оролцсон байгаа. Инх жаргал хуульч маань болохоор хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулах ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд EMS компани хуульч байгаа. За тэгээд та өөрийгөө бидэнд товчхон танилцуулж өгөөч. За сайн байцгаана уу? За намайг инх жаргал гэдэг хуульч мэргэжилтэй. Одоо EMS Consulting гэдэг хуулийн компанид ахлах хуульчаар ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол би газар хот байгуулалт энэ дахин төлөвлөлтийн асуудал хариуцаад төрийн байгууллагад бол нэлээд олон жил ажилласан. Тэгээ одоо сая намраас бол хувийн байгууллагад ингээд ажиллаад явж байна. Хот байгуулалт орон сууцчлалтын хот байгуулалт барилга орон сууцчлалтын яам дээр энэ хот суурин газар дахин хөгжүүлэх тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл боловсруулах ажил хийгдэж байгаа. Тэгээ энэ дээр одоо зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг эхлээл явж байна да. За баярлалаа. За тэгэд манай подкастын нөгөө нэг ер нь агуулга гэх юм бол ер нь бол түүхэн барилгуудын хадгалалт хамгаалал соёлын үн чиглэлээр яг подкаст хийж авч байгаа. Тэгээ үүнтэй холбогдуулаад нөгөө нэг дахин төлөвлөлтний асуудлууд нөгөө нэг эргэн тойронд маань ингээд айвих бий болж байна. Тийм учраас яг мэргэжлийн хуульчтай ингэж ярилцлага авч хүмүүст танин мэдүүлэх нь аягүй чухал юм болов уу гэж одоо таныг урьж оролцуулсан байгаа. Тэгээд эхний асуулт маань болохоор дахин төлөвлөлт гэж яг юу вэ? Тэгээд Монгол улсад ер нь ямар шүү явцдаа явж байгаа вэ? Миний яг сүүлд анзаарснаар нэг сүүлийн жилүүдэд нэг 500 гаруй дахин төлөвлөлтийн төслүүд хэрэгжиж байгаа гэсэн энэ үнэн үү? Тий. За ер нь бол дахин төлөвлөлтийн энэ үйл ажиллагаа болоод манад сүүлийн жил одоо 10 гаруй жилийн түүхтэй гэх юм да тий. Тэгээ тэр учир нь юу вэ гэхээр Улсын их хурл бол 2015 онд энэ хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн энэ бол анхдагч хууль анх удаа баталсан. Тэгээ энэ хуулийн дагуу л одоо Монгол улсын нутаг дэвсгэр төр нийт улсын хэмжээнд бол дахин төлөвлөлт ер нь бол хот суурин суурьшил үүссэн газруудаа дахиж төлөвлөдөг ингээд хөгжүүлдэг үйл ажиллагааг яг хууль ёсны дагуу хэрэгжүүлж эхлэдэг. За нийслэлийн тухайд бол яг 2013 онд Эрдэнэ хурлын тогтоолоор журам батлаад энэ ажлыг бол эхлүүлсэн байсан. Ийм байгаа. Тэгээ энэ хуулийн дагуу сая 2023 оны байдлаар нийт 500 гаруй хот суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжиж байгаа юм байна. Нийслэл тэгээд аймагуудын түвшинд. Энэ 500 гаруй дахин төлөвлөлтийн төслүүдээс 80% нь бол нийслэлд хэрэгжиж байгаа. За энэ 80% дотроо нийслэлд хэрэгжиж байгаа нийт 80% төсөл дотроос дахиад 80% нь нөгөө ашиглалтын шаардлага хангах барилга байгуулан нийтийн зорилттой орон сууцыг буулгаад шинээр барих гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл бол бас ихэнх нь ингээ хэрэгжиж байгаа. Тэгэхээр дахин төлөвлөлт маань өөрөө бас өөр төслүүдтэй гэсэн үг тийм. Өөр төрөлтэй. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар нийт 5 төрлийн одоо төсөл хэрэгжүүлэн дахин төлөвлөлттэй. Энэ дээр бол одоо нэгдүгээр хот төлөвлөлтийн шаардлага хангах барилгацсан хэсэг гэж байгаа шүү дээ тий. Тэрийг дахин төлөвлөх. За хоёрдугаарт нь ашиглалтын шаардлага хангах барилга байгууламжийг дахин төлөвлөх үйл ажиллагаа байна. За гэр хороол дээр бол 2 төрлийн төсөл байгаа. Нэг нь бол гэр хорооллын газар ингээд дахин зохион байгуулах. Өөрөөр хэлбэл одоо байгаа оршин суугчид нь эдгээр газрынхаа хэмжээнд жоохон өөрчлөлт оруулаад нөөц талбай бий болгоод нийтийн эзэмшлийн талбай бий болгоод одоо өөрсдийнхөө одоо нийтийн ах үйлчлэгийн чиглэл амьдрах орчноос сайжруулаад гэсэн үг. Хүүхдийн тоглоомын талбай байгуулдаг юм уу эсвэл спортын талбай ч юм уу байгуулах энэ төсөл байгаа юм. За гурав дахь нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөөд барилгажуулах. Тэр одоо өөрөөр хэлбэл энэ төсөл бол бүхэлдээ тэнд бол гэр хороолол байхгүй одоо орон сууц дэд бүтц бүхий орон сууц болно л гэсэн. Энэ төслийн хүрээнд бол нөгөө яндан буун нөхөн жорлон байхгүй болох ийм зорилготой төсөл ажиж байгаа жишээтэй тий. За дараагийн 5 дахь нь бол нөгөө нийтийн хэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах ийм одоо үндсэн 5 төрлийн үйл ажиллагааг энэ хуулиараа авч үзээд энэ 5 төрлийн үйл ажиллагааг нийтэд нь бид нар бол яг дахин төлөвлөлт гэж л одоо нэрлээд ойлгоод явж ирж байна. Тэгвэл энэ иргэд маань бас нөгөө нэг зөвхөн гэр хорооллын газрыг байхгүй болгоно гэдгийг дахин төлөвлөлт гэж ойлгоодсон бол үгүй байж болох нь шүү дээ. Тэгээ өөрсдийнхөө газрыг дахин шинжилээд зохион байгуулад. Тэгэхээр энэ тавынх нь аль хоёр нь илүү
хэрэгжиж байгаа гэсэн бэ. Тий, нийслэлд бол одоо ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нийтийн зорилттой орон сууцны барилгыг буулгаад шинээр барих. Жишээлбэл одоо 19 байгаа нөгөө шар байшингууд байгаа шүү дээ, тий. Нэхэмлийн шар гэдэг тэрийг одоо буулгаад ингээд өндөр байшингууд барьж байгаа шүү дээ, тий. Одоо энэ баг тойроод бас яригдал энэ тий Улаанбаатар орон сууцчлалт хийх төсөл хэрэгжүүлэлт явж байгаа шүү дээ. Нөгөөх нь болохоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах. Энэ бол одоо жишээлбэл дээр үед гэх юм да 90-ад оны ихээр энэ 7 дугаар хороолч нь тэр чигээрээ гэр хороол байсан шүү дээ. 100 айлын орчим гэсэн. Тэр маань одоо дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжээд одоо хангаа хотхон болцсон явж байгаа шүү дээ. Бараг гэр хороол тэнд байхгүй болсон тий. Энэ ийм хоёр хэлбэр байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол ашиглалтын шаардлага хангахгүй барилгад байсан оршин суугчид нь шинээр баригдсан барилгад орно. Тэ төр чөлөөлт юм уу эсвэл тэр хуучин байшингаа төсөл хэрэгжүүлэгчид худалдаад мөнгө авт юм уу ийм гэр хороолт амьдарч исэн хашаа байшинд амьдарч исэн хүмүүс бол тэрийгэ чөлөөлөөд шинээр баригдсан орон сууцад орно эсвэл одоо бас худалдаад өөр байшин ордог ч юм уу ийм л. Тэгвэл энэ дээр яг нэг юм асуулт байгаа. Одоо яг ингээд ашиглалтын шаардлага хангахгүй барилгууд нь ингээд буух боллоо. Тэр хооронд иргэд маань яах ёстой вэ? Тэгээ иргэд ер нь энэ дахин төлөвлөлтөөс зайлшгүй мэдэх ёстой зүйл ер нь юу байж болох вэ? Тийм. Тэгэхээр ер нь бол энэ дахин төлөвлөлтийн төсөл гэдэг бол 3 талт хамтын ажиллагаа байгаа. Нэгдүгээрт нь төр оролцсон. Төр буюу одоо засаг дарга. Тэ? Хоёрдугаарт тэр барилгажуулах үйл ажиллагааг хийх төсөл хэрэгжүүлэгч буюу хувийн хвшил компани, төсөл хэрэгжүүлэгч компани тий энийг бол сонгон шалгаруулад гарч ирж байгаа. За 3 дугаарт нь яг тэр тухайн байрал дээр тэр ашиглалтын шаардлага хангахгүй барилгад байшинд амьдарч байгаа айл өрх эсвэл тэр гэр хорооллын хашаа байшинд амьдарч байгаа айл өрх буюу иргэд юм байна. Ингээд төр хувийн хвшил иргэд гэсэн юм 3 талын оролцоотойгоор энэ төсөл хэрэгжиж байгаа. Тэгээд энэ хуулиараа мөн энэ хуулийг дагалдуулаад одоо 7-8 журам батлагдсан. Засгийн газраас нөхөн олгор олохтой холбоотой журам. За мөн сая нөгөө нэг гэр хорооллыг дахин зохион байгуулахад талбай нийлүүлнэ гэлээ шүү дээ тий. Тэгэхээр тэр иргэд хувь нийлүүлж ямар байдлаар одоо хувиа нийлүүлж тэр талбай үүсэх вэ гэдэг журмын хоёрыг бол засгийн газраас баталж өгсөн. Бусад одоо тэр нөгөө нэг 5 төрлийн үйл ажиллагаа шүү дээ төслөө шүү дээ. Тэр болгоныг тусад нь жишээ нь ашиглалтын шаардлага авахгүй байшин буулгаа шинээр барих үйл ажиллагааны журамч гэдэг юм уу те гэр хорооллын хоёр төсөл сая хэллээ шүү дээ дахин зохион байгуулах эсвэл нөгөө дахин төлөвлөлөөд барилгажуулах гэдэг энэ хоёр төрлийн төслийг тусдаа ингээд журмаар зохицуулахаар одоо хотын явал барилгын асуудлыг эргэсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан юм 7-8 журам байгаа. Тэгээ энэ журмын хүрээнд бол энэ асуудлыг шийдэгдээд явж байгаа гэсэн. Тэгээд хууль болон энэ журмаараа саяын 3 тал одоо шүү дээ тий төслийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа 3 талт гэрээ гурвалсан гэрээ байгуулж байгаа. Гуруулаа гарын үсгээ зураад тэгээ энэ дээр жишээ нь төр нь ямар өөрөг хүлээх вэ гэхээр тэр төслийн талбай руу инженерийн болон нийгмийн дэд бүтцийн татаж өгөх. Ийм өөрөг хүлээж байгаа. Төрийн хүлээж байгаа нэг ганц үүрэг. Хувийн хвшил ямар өөрөг үлээдэг вэ гэхээр тэн дээр байгаа иргэдтэй тохиролцоод газрын одоо худалдаж авдаг юм уу эсвэл газраар сольдог юм уу эсвэл газрын нөгөө орон сууцаар сольдог юм уу бэлэн өөр байрлал байгаа орон сууцаар сольж болно эсвэл төр байршуулж агаад төрс байршуулах зардлын нөгөө баригдсан байранда оруулдаг юм уу ийм байдлаар иргэдтэй тохироод газрыг чөлөөлөөд шинээр барилга байшин барих тэр асуудлыг бол төр хувийн хвшил бол өөрийнхөө хөрөнгөөр 100% өөрийнхөө хөрөнгөөр хийж байгаа. За иргэд ямар өөрөг хүлээх вэ гэхээр иргэд бол газрын болон үйл хөдлөлийн төрөнгийн одоо эрхэн зөрчилгүй байх хэвээр тий газар эзэмших юм уу өмчлөх юм уу тий үйл хөдлөлийн төрөнг нь юм уу ингээд нэг эрхийн гэрчлэгээтэй байгаа шүү дээ хууль ёсны эрхтэй л байх гэсэн. Тэр нь одоо ямар нэгэн зөрчилгүй байх хэвээр. Тэгээд тэрийгээ одоо шударга үнэлдэг байх хэвээр тий яг ямар үнэлгээ байна хууль тогтоомжинд байгаа. Одоо өөрөөр хэлбэл газар үйл хөдлөлийн төрөнгийн үнэлэх асуудал бол яг хөрөнгөний үнэлгээний хуулиар явж байгаа. Манайх хөрөнгөний үнэлгээний хуультай. Тэгээ хөрөнгөний үнэлгээнд дээр бол нөгөө олон улсын стандарт юмнуудыг барьдаг. Мэргэжлийн үнэлгээчд байдаг тийм энэ яг одоо хөрөнгө яаж үнэлэх вэ тэр хөрөнгөний үнэлгээний тухай хууль тогтоомжоор
ингээ үнэлээд явах бол бүрэн нээлттэй. За тэрнээсээ өмнө зүгээр шууд өөрөө үнэлээд ерөнхийдөө би бол миний энэ газар үйл хөдлөх хөрөнгө бол ер нь тэдээ дайны ийм үнэтэй гэд төсөл хэрэгжүүлэх тэрийг хүлээн зөвшөөрөөд хоёулаа маргалдахгүй болол заавар үнэлгээ хийлгээд ингээд үнэлгээчэн дээр очиод авах шаардлагагүй. За хэрвээ энэ дээрээ тохиролцож чадахгүй үнэлгээ нь одоо юу гэдгийг аль тал нь энэ үнэлгээ буруу байна ч гэдэг юм уу тий ингэж үзэх юм бол одоо тэр хууль ёсны дагуу тэр зөв шударга үнэлгээ хийхээр хөрөнгө үнэлгээний тухай хуулиараа мэргэжлийн үнэлгээч нь тандаад үнэлгээг хийлгээд явах. Ийм л одоо 3 одоо үндсэн чиг үүргүүдийг хүлээж байгаа юм тий талууд маань. Тэгээд яг энэ гол үндсэн чиг үүргүүдээ хин аль нь шуурхай зөв маргаангүй хийгээд явчихвал энэ төсөл бол амжилттай хэрэгжих юм гол суурь нөхцөл нь болж байгаа. Амжилттай юм биш үү тий. Тэгэд одоо нөгөө мэдээнүүд төр ингээл гарахаар за тэр одоо яг нэр дурдаад явах тий дахин төлөвлөлтийн тийм газруудад 300 сая 500 сая төгрөгийн үнэлгээ инглээ тэглээ гэл мэдээнүүд шуурал яваад идэг тий. Тэр бол гэхдээ бол яг бодит байдал дээр цаана мэргэжлийн үнэлгээгээр гарсан эсвэл төсөл хэрэгжүүлэгчтэйгээ тохиролцоод шийдэгдсэн асуудлын үндсэн дээр гарч байгаа гэж ойлгож болох уу? Тийм. Тэгэхээр төсөл хэрэгжүүлэгч эхлээд иргэдтэй уулзлаа. Хоёлоо за би болол хөрөнгөө ингэж үнэлж байна. Одоо төслийг би дэмжиж байна. Дэмжиж би газраа чөлөөлөхөд би газар үйл хөдлөх хөрөнгөө ингэж үнэлж байна гэд нэг үн хэлж байгаа. Тэрийн төсөл хэрэгжүүлэгч одоо боломжтой гэвэл ингэж маргаангүй ингэж явчихж байгаа. Маргалтаараа цаашаа яваад өгч байгаа тий. Тэгээд мэргэжлийн одоо хуулийн дагуу үнэлгээ хийлгээд ингэ явчихж байгаа. Тэгээ яг хоо энэ үнэлгээ бол янз л байна л да. Манад ерөнхийдөө бол ингэж нөгөө сүүлийн жилүүд одоо энэ дахин хөгжүүлэх хууль батлагдаад хэрэгжиж ихсэнтэй холбоотойгоор л газраа үнэлдэг, газраа чөлөөлдөг, үйл хөдлөх хөрөнгөө үнэлээд нөхөө олгоор авдаг ийм харилцаа бол нэлээ сүүлийн үед л гарлаа шүү дээ тий. Тэгэхээр энэ нэг талаараа бол нөгөө хүний үндсэн хуулиар одоо баталгаажуулсан өмчлөх эрхийг эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа л нэг хэлбэр. Тэгэхээр тэр үнэлгээнд бол айхтар төр ороод хатуу тогтоогоод байх нь өөрөө зохимжгүй байдаг учраас төсөл хэрэгжүүлэгчийн хоёр тохироод явуудаг. Тэгээ тохирохгүй бол тэр хуулиараа үнэлгээ хийлгээл явж байгаа. Аль талууд нь үнэлгээ хийх нь бол нээлттэй ийм л байгаа. Тэгээд энэ нь яг одоо ингээл янз л байна л да. Үнэлгээ хийгээд зах зээлийн үнээрээ үнэлгээ тохироо явж байгаа юм байна. Тохиролцохгүй маш өндөр үнэ хэлээд байна гэд ингээд тохиролцохгүй ингээд байгаа тохиолдолч байна. Тэгээд энэ бол цаг хугацааны хавцад манайхан бас хөрөнгөө үнэлээд эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал бол төлөвшөд явах болов гэж бодож байна. Төсөл хэрэгжүүлэгчийн хувьд бол энэ нөхөн олгортой холбоотой үнэлгээтэй холбоотой жишг үн байх ёстой гэж ийм саналууд бол хэлдэг. Тэгээ энэ дээр бол яг газрын жишг үн бол байдаг. Засгийн газраас тогтооцсон байдаг шүү дээ. Сойр үн, дуудлага удааны анхны үн гэх мэтэр ингээд тогтооцсон байж байдаг. Харин хүний өмч хөрөнгийг одоо тэнд байгаа байшинг төр ороод үнэлээл те ингээд явах нь бол бас боломжгүй байдаг. Харьцангуй ойлголт байна. Тэгээд тэр бол бас тусдаа хуультай хөрөнгийн үнэлгээний тухай хууль гээд мэргэжлийн одоо үнэлгээчд байдаг учраас тэрүүгээр л ингээд явж байгаа. Тэгэхээр энэ дээрээс нөгөө нэг зөвхөн нэг хууль биш өөр дагалдаж гарах бусад хуулиудтайгаа уялдаагаа холбоотойгоор л харж авах хэрэгтэй байна тий. Тэгэхээр дахин хөгжүүлэх одоо хоцорон газрын дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хууль маань газрын хууль, барилгын хууль, хот байгуулалтын хууль гээл тий. Тэгэл нөгөө төр хувийн хвшлийн түншлэл, төсвийн хууль, төр оролцоол төрөөс төсвийн мөнгө гарч байгаа учраас төсвийн хууль гэх мэт ингээд бусад ингээд хуулиудтайгаа бол сашгүй холбоотойгоор ингээд хэрэгжиж байгаа асуудал. Та одоо ингээд нөгөө нэг шинжилсэн найруулгын ажлын хэсэг дээр ингээд зөвлөх үйлчлэгээ хийж байгаа гэдэгс шүү дээ. Тэгээд ер нь бол би таныг ингээд Монгол улсын бүх дахин төлөвлөлтийн одоо тухай асуудлуудыг судалж байгаа л гэж ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр ер нь нийтлэг гарч байгаа ямар асуудлууд гарч байна. Тий. Одоо бид яг нөгөө 15 онд батлагдсан хуулийнхаа хэрэгжилтийн үр дагаврыг бол судалж байна л да. Тэрэн дээрээ үндэслээд үнэлгээ өгөөд ер нь юун дээр алдаа оноо байна, ямар эерэг үр дагавар байна, ямар сөрөг үр дагавар байна гэд ингээд үн шинжилгээ хийгээд анализ үн шинжилгээ хийгээд дараагийн хуулийн төслийг боловсруулах ажлыг хийж байна. Тэгэхээр яг одоо бид нар чинь ингээд 10 гаруй жилийн
түүхтэй дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа эрхэлсэн байгаа даа. Тэр 500 гаруй гэдэг тоо. Тэ? Тэгэхээр энэ бол бас их бага биш үзүүлэлт байгаа даа. Улсын хэмжээнд 500 гаруй төсөл гээд. Тэгээ энэ төслүүд маань яг дуусаад 100% дуусаад үр дүнд хүрсэн ийм нөхцөл байдал байна уу гэхээр бас жоохон дутагдaltaй. Үргэлжлээд байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл дахин төлөвлөлтийн төслүүд маань эхэлчихэд яагаад ингэж удаашраад удаан үргэлжилж байна вэ? Тэгээ энэ төсөл удаан байх тусмаа хэн хохирох уу гэхээр нөгөө иргэд хохирох гэдэг. Иргэдийн орон байртай байх, тэ шаардлага хангасан орон байртай байх, дээрэс нөгөө эрүүл аюулгүй орчинд амьдрах. За тэр төслийн талбайд байгаа иргэдийн зэрэгцээ өөр бусад бүх иргэдийн одоо миний үр хүүхэд те бидний аав ээж ах дүүсийн энэ агаарын бохирдол, хөрсний бохирдол чинь бол бүх улсуудын л эрх ашигт нөлөөлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ өөрөө бол иргэний яг үндсэн эрхтэй холбоотой манай улсын хувьд шийдэх ялангуяа нийслэлийн хувьд тулгамдж байгаа олон асуудлыг шийдэх юм гарц гаргалгаа болж эхэлсэн ажил л да. Тэгээ яагаад жоох удаашралтай байна вэ гэхээр ерөнхийдөө хамгийн гол хүчин зүйл бол дэд бүтцийн хүрэлцээ хангамж хүчин чадлаас л болж төслийн явц удаашрч байна. Ялангуяа гэр хороол манай яадаг вэ гэхээр дандаа дэд бүтцгүй. Тэгээд холбыг гэхээр нэлээ одоо шинээр барилга байгууламж барих шаардлагатай. Тэр барилга байгууламж барихад нөгөө төсөв мөнгө хөрөнгө оруулалтыг шаарддаг ч гэдэг юм уу тий. Ингээд эдийн засгийн хувьд нэлээ юм хөрөнгө шаардсан ажил байдаг. Тэгэхээр энийг бол нөгөө төр хариуцж байгаа учраас ер нь энэ 10 жилийн хугацаанд бол зөвхөн төсвөө харж ирсэн. Тэгэхээр төсвийн хөрөнгөөс тийшээгээ төсөв тавьдаг. Төсөв маань өөрөө хязгаартай. Тэгээд энэ олон төслүүдийг одоо зэрэг эхэлчихэд тэр болгонд зэрэг төсвөөс мөнгө тавиад дэд бүтцийн татаад өгөх юм боломж байхгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдал өөрөө дахин төлөвлөлтийн төслийг одоо удаашруулах нэг нөхцөл байдал болж байна. Нэг. За нөгөөх нь бол яг нөгөө санхүүгийн чадвартай, чадамжгүй, хариуцлагагүй компани шалгаруулсантай холбоотой бас нөхцөл байдлууд бас үүсэж байна. 3 дахь нөхцөл байдал нь болохоор түрүүний миний хэлдэг нөгөө шудраг нөхөө олгуулж гэдэг юм уу? Иргэдийн нөгөө төрд буюу төсөл хэрэгжүүлэгчтэй үл итгэх юм байдлаас болоод нөгөө 80% дэмжиж энэ төсөл цаашаа явдаг, эхэлж явдаг. Тэгэхээр тэр 80%-аа хүрэхгүй байх. За нөгөө үлдсэн 20%-тайгаа тохиролцохгүй болохоор нөгөө төсөл маань ингээд бүрэн дуусч чадахгүй байх ийм нөхцөл байдлууд бол гарч байна. Тэгэхээр одоо бол шинжилсэн найруулгын төслөөр бид нар яг энэ үүсэт байгаа энэ саяын хэлээд байгаа үндсэн гол нөхцөл байдлуудыг хэрхэн яаж засаж залруулах вэ? Ямар байдлаар шийдэх вэ гэдэг шийдлүүдийг одоо олж харахыг бол хичээж байна. За жишээлбэл нөгөө дэд бүтцийн хүрэлцэн хангамж нөгөө төрийн хүлээсэн тэр дэд бүтцийг татах, барих үйл ажиллагаан дээр ганцхан төсөв биш, бусад их үүсвэрүүдийг ашиглах. За одоо чинь төр хувийн хвшлийн түвшилж гэдэг юм уу тий? Хандив тусламж гэдэг юм уу, олон улсын дэмжлэг, за тэр тусгай сан, хөгжлийн сан байгуулах гэдэг юм уу. Ийм ингээд нөгөө олон их үүсвэрүүдийг барьж тэр ажилдаа одоо орохгүй болвол энэ чигээрээ л ингээд явах нөхцөл төсөөл харах юм бол төсвөр бол энэ ажлыг хийх боломжгүй л байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө яагаад удаашраад байгаа вэ гэхээр яг зэрэг эхэлчихэд тэгээд нөгөө хөрөнгөний асуудлуудаас болоод удаашраад байна гэж ойлгож болох нь тий. Нэгдүгээр тэр хөрөнгө, хоёрдугаарт бол яг манайх ингээд нөгөө нэг төсөл хэрэгжүүлэх талбайг сонгохдоо, байршлыг сонгохдоо бэлтгэл ажлыг дутуу хийж байна. Одоо өөрөөр хэлбэл тэр бэлтгэл ажлыг бол төр хийж байгаа. Засаг дарга хийгээд тэгээд бэлэн болсон үед боломжтой гэсэн байрлал дээрээ төсөл сонгон шалгаруулалтыг зарлаад явах хэрэгтэй. Тэгэхээр тийм одоо тэр бэлтгэл ажил, тоос судалгаа, эдийн засгийн үндэслэл, дэд бүтцийн хүрэлцээ хангамжтэй. За хүрэлцээ хангамж байхгүй тохиолдолд бид нар одоо тэдэн жилийн хугацаанд ингээд шийдэх боломжтой гэдэг нөхцөл байдал тодорхойлоогүйгээр олон байршил зэрэг ингээд төсөл хэрэгжүүлж байгаа нь өөрөө бас альтгүй болоод алдаа оноо болоод байна. Тийм учраас яг уу гэхээр төслийн байршлыг сонгохдоо маш сайн тооцоотой, судалгаатай тэр бэлтгэл ажлаа бүрэн гүйцэд 100%-ний дараа талбайгаа сонгодог байх нь зүг байна гэдэг ийм дүн жишээлэг.
Та сая дээр нөгөө талбай сонгох гэдэг чинь. Тэгээ талбай нь бас харилцан адилгүй байна уу юу? Тий, ер нь бол харилцан адилгүй байна. Яг хөө зөвхөн манай одоо ингээд ноорон дөрмөр бол яг гэр ороолын дахин төлөвлөлтийн талбайд хэд вэ гэсэн юм бол одоогор байхгүй л байна л да. Зүгээр хоцуурны юугаар бол одоо жишээлбэл нөгөө орон сууцны хороолол нэг 60-аас 80 га байна ч гэдэг юм уу те. Бичил хороолол бол нэг 25 га байна гэсэн ийм бол ноорон дөрм байгаад байгаа байхгүй. Энтэй адилхан ер нь дээдл нь 25-аас нэг илүү байгаад хэрэггүй юм шиг байна. Гэр ороолын дахин гэр орооллын хувьд бол тий. За тэгээд талбайгаа томоороо 25 гаар сонгосон ч гэсэн дотор нь блоклоод хэсэгчлээд олон төсөл хэрэгжүүлэгчийг зэрэг оруулдаг баймаар. Тэгэхгүй ингээд нөгөө том талбай дээр нэг төсөл хэрэгжүүлэгч ороод 1-2 байшин бариад тэгээд ингээд хүлээлтэнд ороод ингээд байгаад байгаа жишээтэй тий. Ийм нөхцөл байдалтай байгаад байна. Одоо би болвол энэ нөгөө 7 дугаар ороолын хэсэгчлийн ерөнхий төлөвлөгөө эхлээд энэ тэр зүүн айл талаас бол овоо яг бэрэн зөв явж байгаа. Сүүлдээ ишээгээ ингээд нөгөө айлууд нь хашаашнда нэг байшин бариад энэ ногоон нуур тал руу болоо жоохон забрааг болчлаа шүү дээ тий. Тэгэхээр яасан бэ гэхээр тэр томоор төлөвлөсөн нэг төсөл хэрэгжүүлэгч оруулснаар болсон болов гэдэг юм дүн шиг. Хид том болохоор бүрэн гүйцэтгэж амжихааргүй чадамжгүй болоод явчихин тий. Тэгэхээр богино хугацаанд нөгөө түрүүний хэлсэн 3 тал үргээ зөв яг бүрэн хугацаанд богино хугацаанд хэрэгжүүлээд явах юм бол дахин төлөвлөлтийн төсөл хурдан явахаар байна. Гэхдээ талбайгаа их том байлгаж хэрэггүй юм байна л. Гэхдээ энэ дээр надад нэг юм асуулт байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр одоо жишээлбэл энэ Баянзүрх дүүргийн 14 дугаар хорон дээр ч юм уу ингээд дахин төлөвлөлтийн төслүүд энд идэггүй зэрэг хэрэгжиж байгаа. Тэгээд ингээд яг би одоо зүгээр ингээд иргэн хүний хувьд ингээд алхаад явж байгаа юм. Хоорондоо өөр нэг газар барьж байгаа мөртлөө хашаа тулцдаг ч юм уу тий. Тэгэхээр ядаж бас нөгөө нэг газар олон төсөл хэрэгжүүлэгч байгаа бол хоорондоо уялдаа холбоотой байж иргэдтэй нэг одоо алхаж явхад эвтэйх юм байвал зүгээр юм байна гэж харсан. Би бол тэрийг ингэж бодоод байгаа. Би нөгөө түрүү хэлсэн төслийн нөгөө анхны менежмент төрийн хийж байгаа менежмент буюу нөгөө бэлтгэл ажил нэгдсэн төлөвлөлтөд айгуу зөв хийх хэрэгтэй. Одоо жишээлбэл Баянзүрх дүүргийн 14 дугаар орооч нь бол томоор нь талбай ягаад дотор нь А, Б, В, Г хэсэгчсэн талбай гэж сонгон шалруулалт хийсэн байхгүй. Тэнгүүт нь одоо А1 өөр өнгөтэй, Б1 өөр өнгөтэй ингээд өөр байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол нөгөө түрүүний миний хэлдэг яг төс А, Б, В гэж нөгөө нэг хувааж төсөл хэрэгжүүлэгч сонгон шалруулахаас өмнө нийтд нь одоо тэр 60 га байна уу 80 га байна уу тэрэн дээр нэгдсэн төлөвлөлтөд тавиад стандартын өнгө зүс пасад те юм хомнуудыг нь бол нэг тавьж өгөөд тэрнийхаа дараа тэр бол бэлтгэл ажил гэж хараад байгаа. Хэсэгчсэн ерхий төлөвлөгөөний дагуу. Хэсэгчсэн ерхий төлөвлөгөөний дагуу. Одоо бол зүгээр нөгөө хэсэгчсэн ерхий төлөвлөгөөнд барилгачдын төслөөнийг тэр том талбай дээр нэг хийчмээр байна. Тэгээ барилгачдын төслийг бол би хин ямар төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулахаас үл хамааран өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтаас өмнө дахин төлөвлөх гэж байгаа тэр одоо 60 га байна гэж бодъё л да хэдүүлээ. Тэр 60 га дээр ерөнхийдөө барилгачдын төслөө эхлээд сонгон шалгаруулалтаас өмнө. Тэгэхээр яах вэ гэхээр хаан сургууль байхын, эмнэлэг нь хаана байхын, цэцэрлэг нь хаана байхын, орон сууц одоо нөгөө өрхийн хүүхдийн тоглоомын талбай энэ төрлийн хаана байхын гэдэг чинь ингээд тодорхой болчихж байгаа байхгүй. Тэрнийхээ дараа блоклоод тэр магадгүй А хэсэгчсэн талбай дээр сургууль байхгүй байж болно тий. Б дээр нь байж болно ч гэдэг юм уу. Тэр барилгачдын төсөл дээр мөн ялгаа авахгүй нөгөө нэг дэд бүтцүүд нь бол тавьчих зам ингэж яв норц гарц энд байна гэд ингээд нэгдсэн нэг төлөвлөлтгүйгээр ерөөсөө нөгөө нэг жижиг талбайд өгөөл тэгээд тэр жижигхэн нөгөө төсөл хэрэгжүүлэгчийн талбай болгон дээр нэг өөр барилгачдын төсөл батлаад байгаа. Тийм асуудал гарч ийм асуудлууд байгаа. Тэгэл орц гарцгүй эсвэл бүр зарим дээр нь огт сургууль байхгүй. Зарим дээр нь одоо сургууль шаардлагатай газар нь сургууль байхгүй байж хаад зарим дээр нь хажууханд нь сургууль байж хаад дахиад энэ дээр нь сургууль тавьсан байх жишээний тий. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө нэгдсэн төлөвлөлтгүйгээс болж байна. Нэгдүгээр, хоёрдугаар
төсөл сонгон шалгаруулах одоо хувийн хвшил төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулсны дараа хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөө гэдэг юм тэр барилгачдын төсөл мөсөл нь батлагдахаараа өөртөө мэдээж хувийн хвшил ашиг олохын төлөө л явна шүү дээ. Тэрэн дээр аль болохоор олон давхар, аль болох олон одоо орон сууц тавиулах. Тэгээд аль болохоор нөгөө дэд бүтц нийгмийн инженерийн болон нийгмийн дэд бүтцээс зайлсхийх ч гэх юм уу тийм одоо ашиг сонирхол бол бас гарч болцсохгүй юм байна гэдэг ийм л дүгнэлт хийгээд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ дахин төлөвлөлтийн талбайг сонгохдоо үндсэлтэй. За сонгосны дараа төсөл хэрэгжүүлэх хувийн хвшлийг сонгон шалгаруулахаас өмнө бэлтгэл ажлаа маш сайн базааж ийж тэр ажлаа менежментэд зөв хийж ижил тэр хувийн хвшлийг оруулж иргэдийн тэгээ тийм байгаагүйгээс болоод төсөл хэрэгжүүлэгч бол хохирохгүй иргэд тохирж байгаа. Тэн дээр байгаа орон сууцаа чөлөөлсөн иргэд олон жилээр байраа хүлээх нэг эрсдэл байна те. Эсвэл одоо эндээс нь барилга ихчээд нөгөө хүн чинь энд одоо амьдарч байгаа байранда би засвар масвар хийх үү яах вэ? Тэр рүү дахин долболтонд орчиж байгаа юм чинь би одоо тэрнлөө илүү зардал гаргаад яах вэ гэд ингээд өөрийнхөө одоо амьдарч байгаа орон байрыг зас сайжруулахыг асуудал нь ингээд бас хүлээгдээд байх ийм асуудал байгаа. Тэгэхээр яг тэр бэлтгэл үе шатанд төр менежментээ сайн хийгээд иргэдтэй танилцуулаад за энэ бол хэдэн оны үед ингээд нөө шатаа сайн танилцуулаад иргэдийн тэр ихтгэл найдварыг бол ер нь бол мэдээж иргэд бол төрд илүү итгэнэ. Үндсэн эрхийг хангах, үндсэн эрхийн одоо баталгааг хангахгүй ганцхан субъект л байгаа шүү дээ. Тэр бол төр байхгүй. Тэгэхээр тэр эрхийн одоо үндсэн эрхээ баталгаатай эдлэх энэ баталгааг нь хангаж байгаа төр очоод за одоо энэ дээр ингэх нь вэ шүү. Тэдний хугацаанд танах дахин төлөвлөлтөнд орно. Энэ дээр ийм орон сууц баригдана. Ингэн сургууль цэцэрлэг ингээд нөгөө төлөвлөлтөө ингээд төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулахаас өмнө танилцуулаад иргэдтэй ихтгэл найдварыг төрүүлээд ингэж ийм бэлтгэл ажил бол хангалтгүй байна л гэж дүгнэж байна. За нэлээд олон асуултууд бас байна. Гэхдээ бас энэ дахин төлөвлөлтийн талаар бүр тусдаа дахиад ч нэг баг подкаст явбал зүгээр юм байна гэж бодлоо. За ингээд нөгөө цаашаа үргэлжлүүлээд нөгөө манай сэдвийн бас гол хэсэг болох та түрүүн хэлсэн шүү дээ ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжууд гэдээ ярьжсэн. Энэ төсөл бас нэлээд Улаанбаатар хотод 80% ингээд хэрэгжээд явж байгаа гэдэг чинь. Энэ дээр хамгийн түрүүнд нэг асуух асуулт байна. Түүхэн барилгууд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнд орох уу? Одоо яг хот суран газрыг дахин хөгжүүлэх хуулийн дээр болоод ашиглалтын хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгацсан хэсэг гэж байгаа. Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж гэж байгаа. Тэгэхээр тэр бол жишээлбэл ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжинд орно. Тэр ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж дотроо төрлүүдтэй орон сууц байж болно тий. Тэрэн дотор ялангуяа одоо жишээлбэл усыг батлан хамгаалах үндсэн аюулгүй байдалтай холбоотой барилга байгууламжууд ч бас байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ 15 онд батлагдсан хот суран газрыг дахин хөгжүүлэх хууль хэрэгжиж эхэлснээс хойш ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зорилттой орон сууцны барилгыг буулгаж шинээр барих нэг төрлөл одоо явлаа тий. Бусад барилга байгууламжууд яах вэ гэдэг асуудал бол одоо тодорхойгүй байна. Тэгэхээр энэ дээр бол яг одоо нийтийн зорилттой орон сууцны барилгыг буулгаад шинээр барих журам бол одоо хэрэгжиж явж байгаа. Энэтэй адилхан соёлын үеийн барилга байгууламжууд яах юм? За тэр үндэсний аюулгүй байдалтай холбоотой улсыг батлан хамгаалахтай бол одоо жишээлбэл нөгөө миний ойлгосноор төрийн ордон чинь ашиглалтын шаардлага хангахгүй болцохоор айгүй олон жилийн дотор ингээл байгаа л байгаа тий. За энэтэй адилхан магадгүй одоо манай хуучин барилгууд бол байгаа шүү дээ. Банкны барилга, гэдгээр үеийн барилгууд чинь орог тэр чигээрэл хот төлөвлөлтийн болоод ашиглалтын шаардлага хангахгүй болчиход байна тий. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн яаж зохицуулах вэ гэдгийг бол зохицуулдаггүй байна. Тэгэхээр энийг бол одоо энэ шинжилсэн хариулгын төсөлтөө тэр тэдгээрийг хэрхэн яаж одоо зохицуулах вэ? Уялдуулах вэ? Яаж одоо тэр харилцааг
цааш нь авч явах вэ? Хэрхэн зохицуулах юм? Хэрхэн дахин төлөвлөх юм те? Энэ асуудлыг бол наривчлан зохицуулах юм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд жишээлбэл энэ дээр бид нар ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг одоо ганцхан буулгаад шинээр барих гэж байгаа болвол нэг төрлийг илүү анхаарч үзэж байна. Энэ нөгөө засаж сайжруулах буюу хүчтгэх ийм асуудал. Одоо жишээ нь баг төрөгийн нөгөө архитектурын өв түүхэнд дурсгалтай барилга байгууламж бүгдийг буулгах бол боломжгүй шүү дээ. Гэтэл тэр ингээд ашиглалтын шаардлага хангахгүй болчиход идэг. Энийг яах вэ гэхээр зөвхөн буулгаад шинээр барих журамтай байгаад байгаа тий. Тэгэхээр одоо энэ дээр засаж сайжруулах хүчтгэхтэй холбоотой асуудлыг үндсэн одоо асуудлыг тусгаж өгөөд тэрнтэй холбоотой наривчсан журмын одоо засгийн газар гэдэг юм хин байдгийг ингээд баталгаар юм зохицуулалт. За соёлын хувийн барилга байгууламжуудыг болвол одоогийн соёлын хувийн хуулийн дээр бол нэлээд зохицуулалт байгаа юм билээ. Тэгээ энэ хоёрыг хооронд нь уйж өгөх тий. Одоо соёлын хувьд авах бүртгэх гарахтай холбоотой асуудал бол бас нэлээд тийм тодорхойгүй байна. Соёлын хувьд байгаа энэ соёлын хувийн барилга байгууламж мөн гэд хэлэх юм. Очоод асуухаар. За хэдэн оны ямар шийдвэртэй юм бэ? Яаж авсан соёлын хувьд байгаа бүртгэсэн бүртгэл юм хомонд байна уу гэхээр байхгүй байж байгаа жишээтэй юм байна. Тэгэхээр соёлын хувийн хуулийн дээр нэлээд наривчсан зохицуулалт оруулмаар байна. Тэгээд соёлын яам энэ дээр бол бас нэлээд анхаарлаа хандуулах байх гэж бодож байна. Соёлын хувьд авах асуудал бол нарийн дэг журамтай байх ёстой гэж боддог. Тэгээд яг тэр соёлын хувьд авж байгаа асуудал соёлын хувьд авах тэр процедур нь тийм нарийн байна уугүй л үгүй байх шиг байна. Дүүрэг хүртэл дүүргийн хамгаалтанд аавна гэд шатны бүх байгууллагууд төрийн байгууллагууд одоо хамгаалтанд өвд бүртгээд байгаа мó ингээ соёлын хувийг хууль харахаар нэг тиймэрхүү юм нэг жоохон юм системчлэх шаардлагатай асуудал бол соёлын хувийн барилга байгууламж байна гэж үзэж байгаа. Тэгээд одоогийн хуулийн дээр болоо соёлын хувийн хуулийн 3.1-2 хотоолтын хуулийн нэг соёлын хөв дотроос тодорхой төрөл нь дахин хөгжүүлэх хуульд хамаарахгүйгээр байгаа. Бусд нь хамаарахаар. Тэгэхээр соёлын хөв гэдэг чинь бол олон төрөл байна шүү дээ, тий? Тэгэхээр одоо тэр бусдыг яах юм бэ гэдэг асуудлыг бас зохицуултгүй одоо тэгэхээр энэ хуулинд бол бас оруулж өгөх ийм шаардлага хуулийн дээр оруулж өгье. Тэгээд соёлын хувийн хуультайгаа уялдуулаад ингээд тэгээ ер нь бол зөвхөн соёлын хувийн барилга байгууламж за тэр нөгөө усыг батлан хамгаалах үндэсний аюулгүй байдалтай холбоотой барилга байгууламж эднэр бол одоо ингээд нэг шинэ буулгаал шинээр барьж байгаатай адилхан хувийн хвшлэр ингээд нийтийн дунд зарлал төссөн шалруулаад явчих харилцаа мөн үү биш үү гэдэг дээр болж байгаа эргэлзэж байгаа. Энэ дээр бол бас мэргэжлийн байгууллагуудтай уулзах. Энэ нь бол бас нэг тустай журамтай, горимтай магадгүй одоо усыг батлан хамгаалахтай холбоотой ч гэдэг юм үндэсний аюулгүй байдалтай холбоотой барилга байгууламж дээр нууцын гэрээ мэрээ гэл юмнууд байгаа шүү дээ тий. Тэгэхээр магадгүй одоо тустай засгийн газраас ч гэдэг юм уу комиссын этгээд ч гэдэг юм уу тэрийг хэрэгжүүлдэг байхаар нарийн зохицуулт шаардлагатай юм болов. Тэр өнцгөөс нь бол хараад явж. Тийм байна. Тэгээ яг таны хэлж байгаачлан нөгөө соёлын зөвхөн хууль биш. За мөн барилгынхаа хууль энэ дахин хөгжүүлэх хуультайгаа холбож ойлгох нь зөв. Би бас яг тантай харин яг санал нийлж нөгөө нэг одоо энэ ер нь зөвхөн орон сууцн дээр ингэж яригдаад байгаа боловч цаашдаа бид нэр ингээ харахаар ерөөсөө нөгөө нэг соёлын өвд бүртгээд авцсан яг 38 барилга байгаа даа. Яг Улаанбаатар хотод бол тэгэнгүүт тэрийг нөгөө нэг сэргээн засварлах яг хин сэргээн засварлахын мөнгө нь ханаас гарах хин хариуцах юм зохицуулт байхгүй. Тийм үү тий. Тийм тэр талын зохицуулт ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө соёлын хувийн барилга байгууламжийг хэрхэн яаж засаж сайжруулах юм, яаж дахин хөгжүүлэх вэ гэдэг асуудал бол ерөөсөө ингэж байхгүй хоцрогдсон. Орхигдсон л яваад байна л да. Тэгээ энэ дээр бол одоо бид нар бас соёлын яамтай нэг уулзгаа. Ер нь ингээд нөгөө энэ асуудлын шинээр оруулах гэж байгаа харилцаатай холбоотой тэр хариуцсан байгууллагуудтай нийлээ уулзаж зөвлөлд санал солилцох ийм баталтай байгаа. Дахин хөгжүүлэх хуулийн 15 онд батлагдсанаас хойш ерөөсөө одоо өөрт нь үүрэг хүлээлгчээд байх тэр үүргээ огт хэрэгжүүлээгүй. Зарим нь одоо за мэдэхгүй байсан гэж хэлэхээр арай хатуу тохиолоо гэж бодож байна. Ийм тохиолдол байна. Жишээ нь
хот зургийн газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа үед саяны энэ 5 төрлийн төсөл нь шүү дээ, тий. Энийг аймаг, сум, нийслэл дүүргийн засаг дарга санаачлаад хэрэгжилтийн зохион байгуулах үүрэгтэй байна. Тэгээ энэ дээр ерөөсөө нийслэл дээр л хийж одоо жишээлбэл нийслэлийн хувьд нийслэлийн засаг дарга л энэ дээр одоо ингээл үүрэг хүлээгээл ингээд явдаг. Гэтэл манайх чинь 9 дүүрэгтэй, тий. Тэгээ дүүргийн засаг дарга нар энэ талаар ерөөсөө ямар ч одоо санаачлаг гаргахгүй. Одоо жишээлбэл гэр оролтоо энэ дүүрэг тэг гэр оруулахаа төлөө энийг өстө хийх л ёстой байгаа байхгүй. Тэгэхээр энэ лав 10 жилийн хугацаанд нэгч дүүргийн засаг дараа гэр оруулалтын дахин төлөвлөлтийн юм уу гэр оруулалтыг дахин зохион байгуулах төслийг санаачлаагүй. Энэ төслийг хэрэгжүүлэх талаар одоо ажил зохион байгуулах талаар нэгч ажил хийгээгүй байх жишээ нь тий. Ийм байгаа. Тэгэхээр яг зөвхөн хууль хэрэгжүүлэхэд бол санаатай олон санамсаргүй байдлаар хэрэгжүүлэхгүй байх тохиолдол байна л да. Тэгэхээр одоо нийслэлийн хувьд бол дүүргийн засаг дарга нар бол нэлээд санаачлагтай ажиллах ёстой, оролцох ёстой. Бүх юм одоо нийслэл дээр төлрүүлэл тэ. Нийслэл одоо ингээд бүх юмд хүртэж байгаа хүртээмжгүй байх ч тохиолдол байна. Тэгээ энэ дээр бол бас дүүргүүд бас хариуцлагатай ажиллах ёстой гэж бол үзэж байна. Нөгөө талаараа бас нэг миний нэг шүүмжлэлтэй хандж байгаа асуудал бол нөгөө архитекторууд, хот төлөвлөгч нар тэ энэ зураг төслийн байгууллагууд бас жоохон хариуцлагатай дуу хоолойгоо гаргадаг ийм баймаар надад санагдаж байна. Тэгэл одоо мэдээж тэр хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөө за тэр барилгачдын төсөл тэр эсхий зураг мургийн чинь энэ асуудал мэргэжлийн хүмүүс хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд зарим нь бол одоо ингээд нөгөө арич дээл гэмээр юмнууд бол босоод ийн шүү дээ. Өнгө төрхөөс ахуулаад тэгэл ингээл нөгөө ядчил ингээд хоёр байрны хоорондын зайч гэдэг юм уу дунд нь хүүхдийн тоглоомын талбай нөгөө тэр байранд оршин сууж байгаа иргэдийн ая тухтай байдлыг хангах нөгөө нийт эзэмшлийн талбай малбай мэдээж энэ сая миний хэлсэн байгууллагууд л зөвлөм чиглэлөө өгч тусгаж явах хэрэгтэй болов уу гэж бодож байна л да. Төсөл хэрэгжүүлэгч бол мэдээж барилгын компани байгаа голдуу. Тэгээд аль болох нөгөө ашигал бодно олон барилга байхыг хичээнэ. Тэгэхээр тэрний зургийг хийж байгаа зургийнхан манай энэ архитекторууд, хот төлөвлөгч нар бол одоо бас яг нөгөө би бол энэ хот байгуулалт барилга талын архитектур талын хууль тогтоомж норм дүрм манад хангалттай байгаа гэж бодож байна. Магадгүй зарим нь хуучирсан л гэдэг тий. Гэтэ хуучирсандаа тэр хуучирсан норм дүрмээ баригдах одоо барихгүй хангахгүй зураг энэ даваа барилга барьсан юмнууд нийслэл байгаад нь бас жоохон харамсаад байгаа. Тэгэхээр тэр талын маань одоо чиний л мэргэжлийн улсууд ахл гэж бодож байна л да. Тэгээ тэр талын хүмүүс маань бас хотоо хайрладаг иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах орчныг хангахад бас хувь нэмрээ оруулаасаа гэж бас бодож явдаг та хуульчны хувьд. Тэгээд энэ дээр бас таны саяны яриан дээр ингээд дурдагдлаа нэг гэр хорооллын газрыг хот байгуулалтын төлөвлөгдсөн газрыг дахин зохион байгуулах гэдэг чинь тий. Энэ нь болохоор ингээд нэгэнд бий болцсон одоо суурьшилтай газрыг одоо та сая хэлж штэ. Ингээд баригдсан тэгсэр нэг ингээд одоо яг стандартанд болохгүй тийм хүүхдийн тоглоомын талбай, нийт эзэмшлийн газрыг иргэд өөрсдөө цогцоод хүсэлтэд өгөөд ч юм уу дахиж засварлах, сайжруулах боломжтой журам гэж ойлгож болох уу? Тий. Тэр нэг төрөл нь бол яг тийм байгаа байхгүй. Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах үйл ажиллагаа. Тэгэхээр гэр хорооллын газар дахин зохион байгуулах гэдэг маань өөрөөр хэлбэл одоо гэр хороололд нэг 3 гудамж 4 гудамж нийлээ л да магадгүй одоо нэг 250 өрх байгаа гэж бодъё тий. Тэгвэл 250 өрх маань нийлээд хоорондоо яриад за хэдүүлээ энэ журмын дагуу гудамжаа гоё болгоё, тогтчуулъя. Энэ хавьдаа нэг хүүхдийн тоглоомын нэгдсэн тоглоомын талбай байгуулъя. Спортын талбай байгуулъя. За нэг холуун усны газар барих талбай бий болгоё гэдэг нь хувь нийлүүд одоо би 700 та байна гэж бодъё. Би нэг 100 м квадратыг өгье гэдэг эзэмшил газраас хайш ингээд татаад тэгэхээр тэр бүх айлууд ингээд 250 айл нэгтлээ гэж бодоод нэг айл нэг 100 м татлаа гэж бодоход маш том талбай гарч ирж байгаа байхгүй хангалттай. Тэрийг бид нар хувь нийлүүлсэн талбай гэж нэрлэж байгаа. Тэгээд тэр хувь нийлүүлсэн талбай дээрээ өөрснөө төсөв сонгож шалруулж болно. Эсвэл
Хотын захиргаанд засаг дарга хандаад бид нар энэ дээрээ гэр хорооллыг дахин зохион байгуулах төсөл хэрэгжүүлмээр байна. Ийм талбай байгуулна. Энэ дээр бид нар хүүхдийн тоглоомын талбай байгуулмаар байна. Спортын талбай бүр бичил цэцэрлэг төрөлмж байгуулж болно ш. Сая ногоон нурд нэг иргэн байгуулсан билээ ш тий. Гэх мэтэр ингээд тэд нар газар дээр амьдрна. Тэгээд орчноо сайжруулна. За дээрэс нь бид нар ингээд дахин зохион байгууллаа. Бүр дээш нөгөө шугам шүдлээ татах газрын гаргаад өгч болж байгаа. За энэ рүү ингээд дид бүтц татаад өгөөч. Тэгвэл бид нар энэ яндангаа буулгаад ингээд өөрсдийнхөө хөрөнгөөр энэ байшин саваа дулаалаад энэ дид бүтц чинь холбогдё гэд ингээд тэр тохиолдол яах вэ гэхээр нөгөө засаг даргын хүлээж байгаа нөгөө инженерийн болон нийгмийн дид бүтцийн татах чиг үүрэг нь энэ төсөл дээр муу ялгаа авахгүй адилхан үйлчлэх авахгүй. Тэгэхээр нэг талбай гаргачлаа магадгүй тэн дээр энэ дээр та цэцэрлэг бариад өгөөч гингүүд нийслэлийн засаг дарга ч юм уу тэр дүүргийн засаг дарганы төсөвтөө мөнгө тавиад сонгон шалгуулалтаа зарлаад компаниар бариулж авах жишээтэй. Ийм юу аа. Тэгэхээр энэ бол би одоо айгүй хэрэгтэй иргэд маань ойлгох юм бол иргэдийн аж амьдралд маш чухал хэрэгтэй юм байна. Одоо сүүлийн үед иргэдийн дунд гарч байгаа хандлага бол юу гэхээр би хашаандаа сайхан амьдрмаар байна гэдэг шүү дээ. Тэгээд байгаа шүү дээ. Тэр хашаандаа сайхан амьдрахад одоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам нь бол байгаа. Энэ үгээрээ. Тэгэхээр ерөөсөө дотроо сайхан зохицоол талбай хувь нийлүүлсэн талбайгаа гаргаад засаг дарга хандаад за одоо энэ дээр цэцэрлэг бариад өг, энэ дээр халуун эс бариад өг, ийшээ шугам татаад өг гэд ингээл шаардах хэрэг нэгж. Энэ дээр тэгээд юу хотоос одоо хөгжлийн ерхий төлөвлөгөө ч юм уу эсвэл хэсэг ерхий төлөвлөгөөн дээр дахин төлөвлөнө гэдэг хэсэг газрыг заачжээ гэж бодлоо тий. Тэгэнгүүт тухайн тэнд байгаа иргэд маань өөрсдөө хашаандаа сайхан амьдрмаар байгаа бол яах вэ? Тийм. Тэгэхээр яг хөө зүгээр сая ингээд энэ засаг даргын 2015 онд хоцрон газар дахин хөгжүүлэх хууль батлагдсанаас хойш яг гэр хорооллыг дахин зохион байгуул саяын хувь нийлүүлсэн талбай байгуулад энэ талын төсөл ерөөсөө явсангүй. Нийслэлээр бол нэг одоо 3 байрлал байна. Эхлэлийн төдий байж байгаа. Тэ энийг бол одоо нэлээд сайн дэмжих хэрэгтэй байна. Ийм байгаа. Тэгэхээр би бол энэ төрлийн төсөл бол нэлээд одоо ингээд явах ах гэж бодож байна нэгдүгürt. Хоёрдугаарт иргэдийн хандлагыг харахад тий хашаандаа сайхан амьдрмаар гэдэг энэ хандлага бол сүүлийн үед гарч ирдэ шүү дээ. Тэгээ хоёрдугаарт гэр хорооллын дахин төлөвлөх барилгажуулах талбай дотор дэмжээгүй иргэд гараад ирдэг. Орон сууцсан дээр ч байлээ. Тий. За орон сууцыг ажилтны шаардлага хангахгүй орон сууцсан дээр бол одоо хэцүү шүү дээ. Дэмжээгүй иргэд тэр би дэмжихгүй гэж тэрэндээ суугаад хар тэр хүний өөрийнх нь аюулгүй байдал واخгүй. Хизээ мөдгөө нураад унлаа тэр хүний амь насны асуудал. Тэгэхээр тэн дээр бол одоо тэр иргэн бол миний төлөө, миний сайн сайхны төлөө гэд ингэж ойлгох ёстой. Ашиглалтын шаардлага хангахгүй. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах гэдэг. За одоо хэдүүлээ 25 гадар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээ явж байна. Тэгсэн 80% дэмжсэн. Тэнцээ нэг одоо 20% буюу нэг за одоо нэг 50-60 айл нүхгүй гэж суугаад ий. Тэгэхээр яах вэ гэхээр одоогийн шинжилсэн найруулгад дахин зохион байгуулах дахин төлөвлөн барилгажуулах хоёр төслийг хослооч хэрэгжүүлдэг байя. Холимог байдлаар. Тэгэхээр дахин төлөвлөн барилгажуулна гэсэн чинь тэр одоо дэмжихгүй байгаа иргэдэг яах юм? Бид нар хашаандаа байна гэдэг шүү дээ. Тэгэх юм бол тэр дунд нь зохион байгуулалт хийгээд гэр орол нэг амны орон сууц бүхий хэсгийг төлөвлөөд барилгажлалтын төсөлтөд одоо өөрчлөлт оруулж болно шүү дээ. Нийтийн сайн сайхны төлөө тэр 20% эрх ашиг гэдэг чинь бас бид нар ямар нэгэн байдлаар хангах ёстой шүү дээ, тий? Энэ дэмжээгүй өргөж шүү гэд ингээд тэд ингээ хаяалаад үзэт байх ёсгүй. Төр болоо иргэдийнхаа 100% эрхийг хангаж авах ёстой. Тэгэхээр энэ одоо гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбай дээр дэмжихгүй байгаа иргэдийн ашиг сонирхолд нийцүүлээд хоёр төслөө одоо холимог байдлаар хольж хэрэгжүүлээд тэгээд тэр улсуудаа нэг амны орон сууцны хороолт та энд хашаа одоо байгаа би 500 м2-т газартай бол тэр 500 дээрээ 500-гийн нөгөөд амны орон сууц байр. Гэхдээ тавигдах шаардлагыг тавьж өгье. Яндангуу
нөхөн жорлонгүй байх. Тэгээд тийм яндангуй нөхөн жорлонгүй байх нөхцөлийн засаг даргын хүлээсэн үүрэг байгаа шүү дээ. Дид бүтцийн татаад өгнө. Тэгэхээр тэн рүү ингээд дид бүтсэн тэртээ тэргүү тэр гэр хорлыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн талбай дээр инженерийн дид бүтцэд очих боломжтой талбай олчиж байгаа байхгүй тий. Тэгэхээр ийм байдлаар ингээ холимог байдлаар авч үзье. Авч явах ёстой. Тэгжээч нөгөө нэг дэмжээгүй иргэдийн эрх ашиг хангагдах. Хүний л ер нь бол ашиг сонирхол шүү дээ. Орон сууцнд амьдрах сонирхолтой хүн ч байна. Амны сууц хашаандаа байхыг сонирхож байгаа ч иргэн байна. Тэгэхээр энэ бол нөгөө иргэн хаана хэрхэн яаж оршин суух газраа чөлөөтэй сонгоно гэдэг тэр мэр эрхтэй холбоотой асуудал бас хүндэтгэх учраас хүний эрхийн асуудал учраас ерөнхийдөө одоо ингээд нөгөө 10 жилийн хугацаанд явуулж ирсэн төслийн одоо хэрэгжүүлж ирсэн туршлага юмнасаа харахад бол тэгээд явах боломжтой юм байна гэж үзэж байгаа. Яг тэгвэл гэр хорлын дахин зохион байгуулалт төслөө хэрэгжсэнгүй тэгэхээр дахин төлөвлөлөн барилжуулах төсөлтэйгээ холбогдуулаад тэр хашаандаа байгаа иргэдийг тэр төслийнх нь хүрээнд ингээд асуудлын шийдэд явах юм боломж гаргалгааг болол бас харах болно. Харахыг бол хичээж. Би одоо жишээлбэл энэ хот зүрэн газрыг дахин зохион байгуулах дээр ч гэсэндээ яг асуумаар байна л да. Одоо ингээд анхны орон сууцнуудын дунд ингээд нөгөө нийтийн орон займад ингээд дундуур нь ингээд шинэ барилгууд ингээд баригдсанаас болоод орон зай нь ингээд байхгүй болцсон тий. Тэгэнгүүт яг тэр хэсэг дээр ч гэсэндээ дахин зохион байгуулж болох юм байна гэж би ойлгосон байхгүй. Тий. Тэгэхээр би бол тэрийг ингэж бодож байгаа. Түрүү нөгөө нэг архитекторууд маань үгээ хэлдэг байгаасаа гэдэг чинь жишээлбэл тэр хуучин орон сууцч бай, шинэ орон сууцч бай, норм дүрмээрээ биенийхээ нарыг хаах ёсгүй л гэж би ойлгож байгаа байхгүй юу? Одоо ингээд хууль тогтоомж юм харахаар тий. Тэгэхээр хуучин орон сууцны зэрэгт шинэ орон сууц барихаар зөвшөөрөл олгож зураг төсөл юм хумн одоо тэр норм дүрмө хангаад нар салхийг хаадгүй ч юм уу барилга хоорондын зай тэгээд тэр тоглоомын талбайтай байх энэ шаардлагууд нь бол адилхан хэрэгжиж явах ёстой л гэж бодож байгаа. Тийм. Тэгэхээр яг хөө зүгээр дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд энэ барилгажуулах төслийг хувийн хвшил хийдэг учраас ашиг орлого нь нөгөө өндөр барилга байж ашиг олж байгаа. Тийм. Тэгэхээр энэ дээр бас тодорхой зохицуулт иргэдэд олон улсын нөгөө нэг зохицуултыг харахаар тэр нэг пар шилжүүлэлт гэдэг нэг юм хэрэгэлт юм байна. За энийг бол та тэдэн давхраас хэтрүүлэхгүй. Тэгээд та энэ дээр ашиг олохгүй. Тэгээд тооцоолыг бас хийж байгаа шүү дээ. За олох ашгаа энэ доллараа гэдэг ингээд нөгөө өөр барилга барих, өндөр барилга барих эрхийг нөгөөт юм байна. Талбайг юм. Одоо өөрөөр хэлбэл жишээлжүүлэгчтэй. Тийм төсөл хэрэгжүүлэгчтэй. Би одоо жишээлбэл баг тойрог 7 давхар барилга баг тойрог дээр эрдээ хурлаар 7-оос дээш давхар барихгүй гэдэг юм тогтоол гарцсан байгаа. Өндөрчлөлттэй тий. Тэгэхээр энэ баг тойрогийн барилгуудыг ингээд нөгөө дахин төлөвлөхээр ихийн 5 давхар байна шүү дээ одоо 4 давхар 5 давхар тий. Тэгэхээр 5 давхар барилгыг буулгаад 7 давхар барилга барихаар тэрийг барих төсөл хэрэгжүүлэгч бол орж ирэхэд хэцүү. Ашиггүй. Өөрөөр хэлбэл 5 давхар нь нөгөө хуучин одоо амьдарч байгаа улсуудад л өгч шүү дээ. Тийм. Тэгэхээр нь 2 давхар нь тэдний ашиг гэхээр бол хэцүү тий. За тэр тохиолдолд яах юм бэ гэхээр энэ гадны туршлагаар бол яад юм бэ? За чи 7-оо бариараа. За энд ингээд нөгөө нэг дид бүтцтэй дээгний нөхцөл авах боломжтой газар дээр магадгүй 10 давхар барилга барих эрх өгчдөг юм байна. Тэгэхээр төсөл хэрэгжүүлэгч бол энэ 7 давхраа одоо тавьсан шаардлагын дагуу бариад тэгээ тэнцэнэ очоод 10 давхар бариад ингээд нөгөө ашгаа олдог юм нэг талбай шилжүүлэлт гэх юм уу пар шилжүүлэлт гэсэн нэг ийм зохицуулт байт юм байна. Тэгэхээр ийм зохицуултыг мэдээж хэрэглэх бол хэрэгцээ шаардлага бол байна. Энийг нь бол зохицуулах шаардлагатай. Тэгэхгүй бол одоо энэ хотын төвийн намхан байшин бол дахин төлөвлөлттэй. Ашлын шаардлага хангахгүй барилгууд их байна шүү дээ. Тэгээд төсөл хэрэгжүүлэгч хийхээр боломжгүй. Тэгээд хоёр ижил хийхгүй гэвэл одоо төр хийхээр төр хийх бас хэцүү. Тэ? Мөнгө гаргах хэцүү. Орчин суугчид өөрсдөө мөнгө гаргаад хийж чадахгүй л байгаа учраас одоо ингээд олон жил муу байшинтай амьдрал явж байна тий. Харин тийм энэ дээр одоо жишээлх юм бол нөгөө нэг баг тойроггүй орчим дээр нэлээд хэд хэдэн барилгууд буучлаа шүү дээ. Тэгээд яг баригдаж байгаа барилгуудыг харахаар шилэн өндөр давхар барилгууд яг компанитай нуулцгаар нэрэл яг сая таны хэлж байгаа шиг асуудлууд тэр хуучин барилгуудаа иргэдүүдээ гаргана.
Тэгээ 3 гэрээгээ хийн, тэгэнгүүтээ барилга буулган зардал те өндөр барилга барьж байгаа дид бүтцтэй зардал гэдэг тэгдэг. Тэгэхээр харин тэр 7 давхрын хувьд бол тэр газрыг газраар гэж ойлгож байгаа фар шилжүүлэлтээр тэр талбай зохицуулалтаар тэгж явж болохоор юм байна те. Тэгэхээр энэ тохиолдолд бол юу яаж болох вэ те? Түрүүн танаа хэлсэн чинь нөгөө сэргээн засварлаж хүчтгэх нэг дахин эсвэл яг тэр загвараараа дахиад яг 7 давхар барилга, шинэ барилга барьж барих бүрэн боломжтой гэж хэлгээд байна тий. Ер нь бол одоо хотын төв одоо ингээд босод улсууд яг дээр үеийнхээ байшин яг тэр чигээр нь засаж сайжруулаад тий. Буулгасан ч гэсэн яг тэр хэв загвараар нь бариад ингээл хадгалаад яваад байна шүү дээ. Тэгэхээр манай улс ч гэсэн бас тэхэл ёстой. Тэгэхгүй ер нь ингээд барилгын энэ тэр архитектур түүхэн дурсгал гэдэг чинь бас тэр улсын түүхэл юм билээ шүү дээ. Бүгдийг ингээд арчил байхгүй буулгаад шинэ барилга барина гэвэл ер нь бол түүхээ устгах жагтай л адилхан гэж үздэг юм байна тий. Тэгэхээр манайд ч гэсэн ер нь одоо ингээд 40-50 мянгатууд одоо он жилд ирэх тусмал одоо ингээд мод чинь тий. Тэгээ энийг бол одоо тэр хэв загвараар нь эсэргэн засах хүчтгэх тий. Магадгүй зарим нь буулгаад яг тэр хэлбэрээр нь барих ийм барилгууд ч байгаа. Одоо жишээ нь музейч гэдэг юм уу түүхийн ийм соёлын өвийн барилгуудыг бол үнэхээр засаад хүчтгэх гэдэг бол бас их хөрөнгө мөнгө ордог юм байл л тий. Нарийн технологи шаарддаг тий. Тэгэхээр одоо орчин үед бол яаж гэнэ үү гэхээр бусад зарим тохиолдолд буулгаад яг тэрүүгээр нь ингээд буцаагаад ингээд барих юм бас тийм технологи байдаг тий. Хувилбар. Тэгэхээр манад одоо яг тгийгээд гэхээр л тэгэл нөгөө хөрөнгө мөнгө ашиг орлого гэдэг ингээд ярагдаад явж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол маш ялгаа загта алийн төр хийх юм, алийн хувийн хвшил хийх юм, тий? Хувийн хвшил хийж байгаа тохиолдолд төр ямар оролцоотой байх юм гэд ийм нарийн юмнуудаа сайн гаргамаар л юм шиг санагдсан тий. Магадгүй одоо ингээд бид нар гэр оролын дахин төлөвлөлт дээр ерөөсө бүгдийг ингээд дэд бүтсээ төр тавиу гээл ингээд хүлээгээд суухгүйгээр төр хувийн хвшлийн түншлэлээр тэр төсөл хэрэгжүүлэгч түншлэлээр дэд бүтсээ тавиад тэ өөрийнхөө өрөнгөөр тавьчаад барилга халамжаа хийчээд тэрийгээд одоо концесс гэсэн л үг л дээ тэ тодорхой хугацаанд ашиглуулад бусдад ашиглуулад төлбөр хураамжийг аваад тэр нэг оруулсан хөрөнгө оруулалтын нөхөд авчлаа шүү дээ. Тэгээд төрдөө шилжүүлдэг ч юм уу тий. Төр хувийн хвшлийн түншил чинь бол тийм шүү дээ. Ерөөсө барих, ашиглах, шилжүүлэх л аахгүй. Тэгээд тэр ашиглах хугацаа өөрийнхөө өрөнгөөрөө хувийн хвшил барьчаад ашиглаж явах хавцтай оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөн тэр дид бүтцээсээ салбарлуулад ингээд нөгөө одоо хангаж байгууллагаас юм авахд бид нар мөнгө төлдөг үстэй. Тэн дээр баригдсан орон сууц чинь халуун усны мөнгө төлнө, захиргааны мөнгө төлнө. Тийм. Гэхдээ энэ дээр нэг юм ба. Яг одоо төр хувийн хвшлийн явж байгаа нэг юм төсөл байгаа даа. Бидний сайн мэдих цирк байгаа даа тий. Тэгэнгүүт нөгөө дүр төрх нөршлөгдсөн. Тэгэнгүүт чинь тэр чинь нөгөө түүхэн ач холбогдолтой байха болчихж байгаа тий. Тэгэхээр энэ дээр нөгөө хариуцлагын хувьд бол төр хүлээх ёстой болж таарч байна уу? Тийм би бол яг наад дээр чинь бол хамгийн түрүүнд нөгөө бэлтгэл ажил дутуу хийгдэж байна. Яг ямар байх ёстой юм гэдэг барилгачлалтын төсөл хэв загвар бүх юм эхлээд төсөл одоо сонгон шалгаруулахаас өмнө төр хийгээл энийг огт өөрчлөхгүй. Энийг барих хүн байна уу? Яг энүүгээр гэдэг ингэж л хиймээр байгаа байхгүй. Тэгэхгүй манайх тодорхойгүй юм ингэж зарлаад орж ирсэн төсөл хэрэгжүүлэгч нь өөрөө ингэж төсөл мөслөө хийгээл барилгачлалтын төслөө гэж өөртөө ашигтай байдлаар тэгэл дуртай өнгөөрөө басаадаа хийгээл те дуртай хэв загвараараа байшингаа барайл ингэж явж штэ. Тийм тэрийг одоо нэгэнт л энэ өөрөө нийтийн эрх зүйн харилцаа дахин төлөвлөлтийн хоцорон газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа бол нийтийн эрх зүйн харилцаа буюу нэг талд нь заавал төр орж иж явж байгаа. Тэгэхээр төр орж байгаа нь бол төр өөрийнхөө шаардлагыг тавь. Гэхдээ тэр шаардлага дээр нэмээд хувийн хвшилд ашигтай байх боломжийг олго. Дэмжлэг тусалцааг нь үзэл. Ингэж л хамтарч ажиллана. Тэгэхгүй би төр гээд бас хатуу хандаад байвал нөгөө ажил маань явахгүй тий. Тэгээ энэ хоёрын завсарт хэн хохирохгүй гэхээр ерөөсө төрч хохирохгүй төсөл хэрэгжүүлэгч хохирохгүй ганцхан иргэд хохироод байна. Орон байргүй болчихж байгаа жишээ тий. Тийм байна тий. Харин тий хүмүүс тэгээд нөгөө айгүй олон жил орон байрандаа орж чадахгүй
чадахгүй ч юм уу тиймэрхүү асуудлууд болох аюу эмзэг ханддаг. Мэдээж нөгөө хүний амьдрах орчин гэдэг чинь аюу чухал байдаг болохоор. Тэгэхээр энэ дээр бас яг л таны хэлж байгаачлан эхлээд бүх юмнуудаа яг жин там бүгдийг хийчихэд жин тан бүгдийг хийгээд төр очоод иргэдэд танилцуулаад ихтгэл үнэмшлийн төрүүлээд төрд итгэн. Хувьш л одоо итгэхгүй штэ. Яагаад итгэхгүй? Эхлээд бол итгэдэг байсан энэ ихний эхлэлийн үе дээр бол төр яг ингээд сайн явж байгаа хувьшлал байна. Төсөл хэрэгжүүлэгч иргэд нь итгээд ингээд ээж дараагаар газраа солиод төсөл нь амжилттай хэрэгжээд хоорондоо сайхан тохиролцоо шудраг нөхөө олгороо өгдөг авдаг юм төслүүд бол байна. Тэгэхгүй бас саар юмнууд бол байна. Тэрнээс олоод яаж гэнэ вэ гэхээр иргэдийн одоо нэг нийтлэг ойлголт итгэл одоо бас эвдрэгдэн штэ. Тэгэхээр төрд бол итгэх ёстой. Төр иргэд бол тийм учраас энэ дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч бол бэлтгэл ажил тэр менежментийн төр хариуцаад яг зөв шаардлага тавиад төр өөрөө хүлээх үүргээ цаг хугацаанд нь хэрэгжүүлэх. Ийм л асуудал манай дээр бол жоохон дутагдaltaй явж ирлээ л гэж бодож байна. Сая тэгээд нөгөө буцаад нөгөө энэ сэдв рүүгээ ороход одоо ингээд баг тойрог гэдэг ч юм уу 40 мянган барилгуудыг дахин төлөвлөлтөнд оруулаад өндөр барилгаар болчлаа гэхэд нөгөө анханасаа 5 давхар байсан болохоор одоо 18 айл байсан бол 60 айл болох чинь тоглоомын талбай, хүртээмж, сургуулийн хүртээмж, тэгээд тэр нөө зохисоолын хүртээмж асуудлууд бол амар нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дээр ер нь иргэдтэй бас нэг анханаас нь ойлголт өгөхгүй бол одоо нөгөө шинэ байранд л орж ивэл бас аргачлгүй л багталтай олон жил нөгөө одоо эвдрэл гэмтэлтэй хэцүү барилгуудад барьж амьдарч исэн хүмүүс те. Тэгэхээр энэ дээр бас харин зөв ойлголтыг яг төрөл ойлгуулж өгөхгүй бол болохгүй. Тийм төр ойлгуулах ёстой. Тэгээд би олвол нөгөө нэг дахиад хэлэхэд нөгөө архитектор хот төлөвлөлтийн маань зураг төслийнхэн маань аягүй чанга нарийн зарчимтай байх ёстой. Би одоо нэг юм дээр жоохон харамсаж байгаа 19-ийн дахин төлөвлөлт. Хэмнэлийн шарууд. Одоо тэр өмнөх төлөвлөлт бол яг ямар гоё байсан бэ те? Яг блокоор тэгэл сургууль цэцэрлэгийн хүртээмж бол яг байсан. Тэгэл нөгөө нягтчлан мэгчлэн нь бол яг стандартын дагуу явж исэн гэж би ойлгож байгаа. Одоо тэгэл хэмжээ шарч одоо нэг 18 айл байсан уу 20 айл байсан уу тийм л байшин баг штэ. Нэг тийм 18-аас 20 айлын байшин буулгаад 200 300 айлын нэг орон сууц барьчихаар нөгөө нягтлч нь бүр байхгүй штэ. Тэгээд нөгөө сургууль цэцэрлэгийн хүртээмж байхгүй. Тэгээд сургуулиуд тэнд ерөөсөө шин сургууль баригдахгүй. Хуучин одоо 52 15 нөгөө хуучин сургуулиуд л 18 гээд. Тэгээ 18 15 52 гэдэг сургууль чинь тэр үед байсан орчин суугчтай бол дөнгөж хурж исэн штэ. Зарим анги 3-аараа суудаг байсан штэ. 15. Тэгээ одоо яах юм? Сургууль байхгүй. Тэгээ тэр олон 18 айлыг 200 эдэн айл болгочихсон. Харин яг бодит яг тийм асуудлууд аягүй. Тэгэхээр би бол энэ дээр архитекторуудыг буруутаа гэж хэлэх гэдэг. Тэр зураг төсөл хийж байгаа. Тэр зураг төслийг за одоо архитектор буруу зүг байдгийг сайн миний ойлголтоор шүү дээ. Би ч одоо нарийн яг тэр мэргэжлийн хүмүүс мэргэжлийн дуу хоолойгоо өргөж явах хэрэгтэй. Тэгээ хот төлөвлөлтийнхээ яагаад дуурахгүй архитекторууд яагаад ийм зургийг зурж байна? Би архитектор зурдаг гэж л гэж боддог байгаа. Тэр барилгын зургийг чинь. Тэгээ 18 айлын орон сууцыг буулгаад тэрэн дээр яаж 200 300 айлын орон сууц тавьчихваа. Тэгээ тавьж болно. Нөгөө нягчлаа тооцох хэвээр нийгмийн гажуудлын авцгсоол мохсоол нөгөө хүүхдийн тоглоомын талбай малаа бүгдийг нь уйлдуулж зурдаг хүнийг би гэж ойлгоод байгаа байхгүй юу. Тэгээ тэд нар маань яагаад энийгээ зөрчид ингээд зураад ингээд батлуулаад ингээд явцдгийн болоо гэж жоохон гайхдаг байхгүй. Тэгээд тэр талаар одоо шүүмжилж байгаа хэл үг ерөөсөй гарахгүй байна. Энийг юм болгох ёстой. Иргэд л одоо ширэнгэ ойл боллоо гэдэг нэр томьёо гаргаж ирсэн болохоос биш. Одоо яг нөгөө тэрийг зурдаг хяндаг тооцоолыг гаргадаг хүмүүс хот төлөвлөлтийнхээ эдийн засагчд эдгээр бол дуурахгүй байгаа жоохон шүүмжлэлтэй ханддаг хүнтэй буруу ярьж байвал бас уучлах үзье. Гэхдээ энэ дээр бас нэг асуулттай байгаа. Одоо ер нь хоёулангийнхан цаг ер нь дуусч байна. Тийм болохоор базаад ерөөхдөө нэг асуучих гэж бодож байна.
Яг дахин төлөвлөлтийн тэгээ цаашид бид нар юуг анхаарах хэрэгтэй вэ? Одоо ер нь бол хин хариуцахын тий. Арт нь болохоор энэ хүмүүс маань тэгээд энэ хариуцах хэрэгтэй хүмүүс нь хариуцлагын тогтолцоо гэж байх хэрэгтэй юу? Төрийн хувьд ч гэсэндээ төр өөрөө хариуцах хэрэгтэй мөртлөө хариуцлагагүй алдаа гаргасан байна шүү дээ. Тэгээд тэрийг ер нь хин одоо хариуцлагын үүрхийн мэргэжлүүдийн хувьд ч гэсэндээ одоо би бол ингээл архитектор байна тий. Тэгээд би бол яг тэр талын хууль дүрм журмын юм гэдгээс сайн мэдэхгүй. Гэхдээ ингээд ерөнхийд нь ингээд асуухад яг тиймэрхүү алдаа гаргаж байгаа мэргэжлийн ч юм уу тийм зүйлүүд дээр хуулийн хувьд бид нар ер нь яаж хандах хэвтэй. Тэгээ яг одоо манай дээр яг эрх зүйн тогтолцооны хувьд яг хуучин болвол яг хууль болгоны ардаа талд хариуцлага байдаг байсан юм. Одоо жишээ нь төрийн албаны хууль ихэл ардаа талд нэг хуулийн тэдийг зөвчүүл тэр хүн тгий шүү, ийм хариуцлага хүлээн шүү гэдэг. Тэгээ одоо бол манайх нөгөө хариуцлагын хувьд зөрчлийн хууль гэдэг нэг хуультай болсон. Тэгээд холбогдох хууль зөрчих юм бол зөрчлийн хууль заасны даваад хариуцлага хүлээдэг. Тэгэхээр хоцорон газрыг дахин хөгжүүлэх хуулийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн хуулийн дээр бол нэг зүйл бол байгаа. Зөрчсөн тохиолдолд одоо иргэн болвол 500 нэгжтэй тэнцэгч гэдэг юм уу тий. Албан тушаалт 1000 нэгжтэй, хуулийн этгээд бол бас нэг 100000 нэгжтэй ч үлээ ингээд дээдл нь 10 сая төгрөг гэсэн үг л тий. Ийм юу байгаа. Гэхдээ тэр маань их нарийн биш ерөнхий байгаа. Тийм учраас одоо бид энэ хуулийнхаа шинжсэн найруулгын төслийг дагалдуулаад зөрчлийн хуулийн дээр яг энэ одоо сүүлийн 10 жилд явж ирсэн одоо алдаа оноод дээр тулгуурлаад хаана юу зөрчигдөж байна, хэн зөрчигдөж байна, албан тушаалтнууд төсөл хэрэгжүүлэгч үү, эсвэл иргэн үү гэдэг юм нь бол ерөнхийдөө нэгдүгээр шинжилгээ хийсэн байна л да. Тэгээ тэрэн дээрээ үндэслээд зөрчлийн хуулийн дээр нэлээд тийм хариуцлагын зохицуултыг бол нэмж оруулахаар ингээд зөрчлийн хуулийн төсөл боловсруулчид явж байгаа. Тийм ба. Тэгээ дээрэс нь манай дээр бас нэг алдаа гарч байгаа юм юу вэ гэхээр захиргааны байгууллагуудын өөрсдийн ингээд тусдаа хуулиа барьж суучдаг хоорондын салбар хоорондын хуультай аюу муутай. Жишээ нь одоо хот суран газар дахин хөгжүүлэх хуулийн дагуу ингээд нөгөө ажил хөөцөлтөд явж байгаа хүн ингээд оронгууд газрын алавч чинь газрын хуулиа бариал наад хууль чинь ямаагүй газрын хуулиар энэ асуулт чи юм ч гэдэг юм уу те авцаан дээр очивол нэг замын зураг мураг ингэхээр л авцаамын хуулиа бариал дахин хөгжүүлэх хуулийн мөлийг ингээд анзаардаггүй харгалзаж үздэггүй байх жишээний те тэгэхээр бид нар ер нь бол энэ хууль хоорондын уялдаа холбоо ер нь захиргааны байгууллага бол бүхэл батлагдсан хуулийг хэрэгжүүлэх штэ гүйцэтгэх хэрмээлийн байгууллага баггүй. Бүр яг бүгдийг хэрэгжүүлэх адилхан энэ цэцүү. Тэрийн дээш нь, тэрийн доош нь тавих биш. Тэгэхээр захиргааны байгууллага бол их хурлын баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй ийм байгууллага. Тэгэхээр энэ талын одоо уялдаагаа хангаж ажиллах талаар сургалт гэдэг юм уу, сурталчилгаа байдаг юм уу, ийм юм бол хийх шаардлагатай. За яг хоо энэ хуулийн дээр бид нар аль болохоор ингээд хууль орондоо уялдааг хангасан суурь зарчмуудыг бол оруулж өгөх болно чи. Тийм шинжсэн хариулга дээр. Танаас дахиад нэг асуух зүйл нөгөө дахин төлөвлөлтийнхоо яг энэ та 5 төрлөөр ингээд үйл ажиллагаа явуулж ингээд тэгжсэн шүү дээ. Энэ маань ер нь хин хамааралтай байдیں۔ Ер нь ямар байгууллагуудад хамааралтай нэг газар төвлөрсөн байд юм уу? Одоо энэ талаар ер нь дэлгэрэнгүй нэг одоо иргэн одоо би мэдээлэл авлаа гэхэд хаанаас очиж мэдээлэл авах уу? Энэ талаар та надад мэдээлэл өгөөч. Хоцорон газрыг дахин хөгжүүлэх хууль дээр бол яг ийм хоцорон газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг хариуцсан захиргааны байгууллагын тогтолцоо гэсэн юм бол байхгүй байгаа юм. Тогтоосон юм бол байхгүй. Энэ дахин хөгжүүлэх үйл ажиллагааны талаар Улсын их хурал, засгийн газар, тэгээд нөгөө барилга хот байгуулалтын яам, хуучин одоо газрын агентлаг тий, гэдэг 600 газар. За тэгэл аймаг нийслэлийн засаг дарга, аймаг нийслэлийн иргэдийн хурал, тэгээд засаг дарга гэл ингэж байж байгаа. Өөр бусад байгууллагын оролцоо хэрэгжүүлэгчийн үүргийн талаар бол 15 он батлагдсан хууль дээр бол байхгүй. За тэгээд энэтэй холбоотой яг зөвхөн засаг дарга гол одоо дахин хөгжүүлэх төслийн үйл ажиллагааг санаачлах тий хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах. За тэгээд төсөл сонгон шалгаруулах, төсөл хэрэгжүүлэгчийг батламж олгох, гурван талт гэрээ байгуулах ингээд ийм эрхүүдийг хэрэгжүүлэхээр одоогийн хуулиар байгаа.
Тэгээ одоо яг энэ чигүүргүүдийн хин хэрэгжүүлж байна, хаана явж байна гэдээ бид нар бас судалж үзэж байгаа. Тэгэхээр орон нутгт төр болвол газар хот байгуулалтын алба гэж байна. Хот байгуулалт газрын алба ч гэнэ үү. Голдуу тэд нар бол хариуцаад явж байна. Юун дээр Эрдэнэтэд бол төсөв үйлдвэрийн газар хариуцж илээ. Дарханд болохоор юуны засаг даргын харьяа аж ахуйн тооцоолт үйлдвэрийн газар байт юм байна. Яг хот дахин төлөвлөлтийн асуудал хариуцсан. За нийслэл дээр бол ер нь жоохон учир замбраагүй байна. Та ингэж хэлэхэр чи яах юм бэ? За нийслэл дээр бол одоо засаг даргын тамгын газар дээр одоо 3 талд гэрээ байгуулж байна заримдаа тий. Тамгын газар дээр тамгын дарга зорж байна. За дээрэс нь орон сууцны бодлогын газар гэж байна. За одоо Улаанбаатар орон сууцчлалт ХХК гэж бас дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагаа руу ороод ирж байна. НОСК байж байна. Улаанбаатар түншлэл гэсэн баха. Улаанбаатар бас нэг түншлэл төв гэд энэ яг төр хувийн хвшлийн түншлэлийг хариуцж байгаа ийм байгууллага байна. Ногоон орон сууцны төсөл гэд нэг бас нэг байгууллага байна. Гэр хорооллыг хөгжүүлэх бас төсөл гэд бас нэг ийм төсөл байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гэсэн баха. Ингээд 7-8 байгууллага бол байна. Тэгээ эдгээр бүгдээрээ яг тэр нөгөө засаг даргын хэрэгжүүлэх ёстой чиглэлийг хэрэгжүүлж байна. Тэ. За яг би бол захиргааны байгууллагын хувьд ойлгож байна. Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг буюу нийслэлийн орон сууцны бодлогын газар бол нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг учраас нийслэлийн засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд оролцох ёстой. Тэгээд яг дөрмийг харахаар энэ байгууллага бол анх гэр хорооллын хөгжлийн газар гэж байсан. Яг л энэ дахин төлөвлөлтийн тэрэн дотроо энэ гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг гол хариуцаж явж ирсэн байгууллага баг. Тий. Агентлаг дотроос. За Улаанбаатар жишээ нь одоо сүүлийн үеийн Улаанбаатар орон сууцчлалт ХХК гэж компани дөрмийг авч үзсэн бид нар бас очиж уулзсан. За төсөл засаг дарга бол захирамжаар эрхээ шилжүүлсэн байна. Ашиглалтын шаардлага авахгүй энэ дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулахыг даалгаад ингээд. Тэгэхээр энэ бол бас ойлгомжгүй. За яагаад би ойлгомжгүй гэж байгаа гэхээр хоц суран газрыг дахин хөгжүүлэх хуулиар бол төсөл сонгон шалгаруулах, батламж олгох, төслийг санаачлах, 3 талд гэрээ байгуулах хэрэг нь бол нийслэлийн засаг дарга дээр өөрт нь байгаа. Захиргааны ерөнхий хуулиар хэрвээ тухайн хуулинд энэ бүр эрхээ шилжүүлэхийг тухайн этгээд зөвшөөрсөн байвал шилжүүлж болдог. Ийм зохицуулт бол байдаг юм байна. Тэгэхээр энэ асуудал бол хоц суран газрын дахин хөгжүүлэх хуулинд бол тусгагдаагүй байгаа учраас миний бодлоор засаг дарга бол тэр дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах эрхээ шилжүүлэх эрхгүй байна л гэж харах гэдэг. Гэхдээ нийгэмд засаг даргын одоо үйл ажиллагаа нөгөө чиг үүрэг ажлын ачааллаас хамаарат тодорхой чиг үүргийг бол шилжүүлдэг байх ёстой. Одоо бусад хуулиудыг харахаар Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар бол ингээл агентлагууд ийм эрхэж шилжүүлнэ гэдэг ингээд байдаг. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхсэн байдлын хуулиар бас ингээл агентлагуудаа төсөв байгууллага, харьяа байгууллагуудаа ямар эрх хөрөө шилжүүлэх зохицуулт бол байдаг. Тэгэхээр одоогийн харилцаанд тулгуурлаад хоц суран газар дахин хөгжүүлэх хуулийн шинжилсэн найруулгад бол боломжтой эрхүүдийн шилжүүлэх зохицуулт нь бол хийх ийм бол шаардлага бол байгаа. Тийм. Тэгэхээр нэгэнт одоо өнөөдөр өвчин төгөлдөр хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай учраас захиргаа бол бас энэ тал дээр анхаарах ёстой л гэж бодож байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар яг энэ асуудал бол үүсэж байгаа учраас хоц суран газар дахин хөгжүүлэх хуулинд дахин хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх энэ захиргааны байгууллагын тогтолцоог бас нэг тодорхой болгож өгье гэсэн бодолтой байх. Захиргааны байгууллагын. Ер нь бол засаг даргын доод хэрэгжүүл бусад улсуудын жишгийг харахад бол яг энэ дахин төлөвлөлтийн асуудал хариуцсан юм нэгж байт юм байна.
Харин тэгчүүл илүү амар юм болоо. Дахин төлөвлөлтийн газар одоо өөрөөр хэлбэл орон сууц бодлогын газар манайхаар бол одоо орон сууц бодлогын газар гэд байж байгаа шүү дээ тий. Тэгээд энэ орон сууц бодлогын газар маань бас нэг уснаас зөгцснөөгүй л бас сайн ойлгомжгүй байгаа л да. Яг энэ дахин төлөвлөлтийн төслийн ерөөсөө дахин төлөвлөлтийн төсөл хариуцсан агентлагч гэдэг юм уу, газарч гэдэг юм уу ийм нэртэй байна. Тэгээд тэрэн дотор үйл ажиллагаа хариуцсан. Аль хин хариуцахын гэдгийг нь тодорхой байвал арай тодорхой байх юм байлээ. Тэгэхээр нэгэнт энэ одоо үйл ажиллагаа ер нь бол нийслэлийн хувьд бол нийслэл одоо цааш нь хөгжүүлээ гой сайхан байгуулахыг гой орон сууц барилга байгууламж барийг үл одоо дэд үтсээ дагаад дахин төлөвлөлтийн л ажил хийс өөр арга байхгүй шүү дээ тий. Магадгүй одоо томоор шинэ цахилгаан станц бариул одоо бүр ингээд нөгөө дагуул хот мото хотын захируугаа явж болох байх. Тэгэхээр тэр болтол одоо мэдээж энэ дахин төлөвлөлтийн төслүүдэл сайн төр анхаарч энэ дээр төрийн одоо хариуцлага чиг үүрэг нь тодорхой бүх юм нээлттэй ийм байх шаардлагатай. Тийм учраас бол энэ хуулинд одоо тэр ер нь бол энэ өөрөө нийт эрх зүйн харилцаа захиргааны чиг үүрэг учраас засаг даргын хүлээж байгаа чиг үүргийг захиргааны байгууллага яг хариуцсан хэрэгжүүлж хяналт тавьж явах хэрэгтэй гэсэн л ийм зарчим байруул явчихна да. За яг одоо л ер нь бол тодорхой болж эхэлж байна. Яалтчгүй л нөгөө нэг 7-8 агентлаг газруудсан болохоор хин алигаа хариуцж аваад байсан ойлгомжгүй байгаад байсан. Тий. Тэгэхээр одоо энийг бол бас нэг цэгцэлж юу яах ёстой байх л та. Одоо тэгээ та одоо шинжилсэн хариулга дээр ингээд ажиллаж байгаа шүү дээ тий. Тэгээ ер нь одоо энэ маань ер нь хизээ ер нь яг албажиж цаашаа яваад батлагдах бол. Тий яг за тэр одоо бид нар бол энэ 2 сарда багтаагаад дуусгаад хуулийн төслөө боловсруул дуусгаад тэгээд бас олон нийтээр энэ оролцогчдоор хилцүүл саналыг авна. Тэгээд одоо цаашаа өргөн байрах хизээ яах нь бол ямны л мэдлийн асуудалтай. Тий. Хотын холд байрлал орсон. За баярлаа. Зөндөө олон асуудлуудын талаар ярилцлаа. Танд өөр ер нь энийг л ер нь анхаараарай иргэдэд ч тэр мэрэгчлүүд ч тэр ер нь тэгж хэлэхэр зүйл байгаа юу? Тий, яг одоо ингээд нөгөө ер нь дахин хөгжүүлэх төслийн үед бол бид нар нийслэлийн жишээг л гол болгож авч явж байгаа л да. Орон нутаг гэхээс илүүтэй яа тэгвэл улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа нийт төслийн 80% нийслэлээр байгаа учраас тэгээ нийслэлээр гарч байгаа алдаа оноо юм дээр бол нэлээд нарийн дүн шинжилгээ хийж байгаа. Тэгээд нийслэлд хэрэгжиж байгаа нийт төслийн чи түрүүн асуусан би хариулаагүй багш байна. Нийт төсөл одоо гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа нийт төслийн нэг 5 гэдэг чинь 5 төсөл 5 одоо байрлал 50-аас дээш хувьтай байна гэдэг ийм юг Орос улсны бодлогын газар бол гаргасан байна лээ. Тэ. Яг энэний дагуу бол бид нар одоо бас нэг очиод нэгтлээ тэр 5 төсөл нь ямар болоод 50% гэж үнэлэгдэж байна гэдгийг бас нэг харъя гэж бодож байгаа. Тэгээд яг нь бусд нь ингээд 50-аас доош гэхээр ингээд 10 жилийн дотор 5 төсөл дөнгөж 50% таа гэхээр бол маш хангалттай байна таахгүй. Тэгээ юунаас болов гэхээр нөгөө дэд бүтцэн л хүртээмж хангаж тэгээ хөрөнгөтэйгээ уялдаж орж ирж байгаа. За тэгэхээр энэтэй холбоотойгоор бол анхаарах ёстой асуудал бол юу гэхээр түрүүн бас хэлцэндээ төслийн талбайг сонгохдоо дэд бүтцийн хүртээмжээ эхлээд тооцоолъё тий. Хоёрдугаарт нэгэн төслийн сонгоод эхлүүлсэн юм дээрээ захиргаанаас энэ орон нутгаас бол төсөв хөрөнгөө тавьдаг. За төсвөөс гадна бусад их усруудыг ашигламаар байна. Ингээд дуусгамаар байна тий. Нэлээ ингээд анхаарлаа хандуулад энэ дахин төлөвлөлтийн төслүүдийг одоо эрчимжүүлмээр байна. Хоёрдугаар төсөл хэрэгжүүлэгчийн хувьд бол ямар одоо асуудал дээр анхаарах вэ гэхээр аль болохоор иргэдтэйгээ одоо тохирдог баймаар байна. Иргэдтэй тохиролцохгүй ингээ хаяад ингээ алаг цог тохиролцсон иргэд дээр очиж тэнд байшин бараал тий. Тэгээд ингээд явах ийм бол хандлага байна. Тэгэхээр нөгөө нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоо, нэгдсэн одоо төлөвлөлт гэдэг юм төсөл нэг маягийн тий. Ийм
Тэгээ нөгөө алаг цоог байдаг юм уу? Өөрөөр хэлбэл ингээд нөгөө эхний ээлжинд иргэдийнхаа итгэлийг олж авах тал дээрээ төслөө зөв танилцуулдаг, төслийнхаа санхүүжилтийг тайлганадаг иргэдтэй. За манайх бол эдийн хэмжээний өрөнгийг энэ жил зарцуулаад тэдэн байр барина. Эндээ та нараас тэдийг оруулнаа ч гэдэг юм уу тий. Ингээд нөгөө яг одоо энэ төсөл хэрэгжүүлж байгаа хувийн хвшлийн мэдээлэл маш нууц байдаг. Бид нар одоо юу хийсэн чи ерөөсөө мэдээлэл байхгүй, нэгдсэн мэдээлэл сан байхгүй байна. Иргэдтэйгээ харилцаж байгаа харилцаа байхгүй байна. Энэ тал дээр төсөл хэрэгжүүлэх жоохон анхаармаар юм байна гэж бодсон. За иргэдийн хувьд яах вэ гэхээр иргэд болвол ингээд нэг иргэдийн төлөөллийн байгууллага байгуулах хэрэгтэй байгаа. Өөрөөсөө ингээд тэр бүрэн ажилдаа төрөлтэй хүмүүс явж чаддгүй. Тэгээд өдөр болгон шаардал ингээд шахаад гэрээний нөгөө хоёр талаа шаардаж шахах хэрэгтэй. Ингээд явж чадахгүй. Тийм учраас яах вэ гэхээр тэр иргэдийн төлөөллийн байгууллага байгуулад иргэдийн төлөөллийн байгууллага нь бол хуулиараа үүрэг хүлээж байгаа байхгүй юу? Тэгээд тэр төсөл хэрэгжүүлэгчтэй харилцаанд ороод ингэж явмаар байна. Хоёрдугаарт захиргаа бол хяналтын хороог төсөл болгон дээр байгуулахаар байгаа. Хяналтын хороогоо бас яг тэр иргэдийн төлөөлөлөд оролцуулж байгуулмаар байна. Төсөл бүр дээр байгуулж чадахгүй байна. Нэг хороо байгуулад тэгээд тэр нэг хороо нь ингээд тэр төслүүд дээр одоо хүртэж ажиллах нь бас хангалтгүй. Хяналт бол тавигдахгүй байна тий. Хяналтын хороо бол маш том асуудлыг шийдэх үүрэгтэй байгаа энэ хуулиараа. Одоо тэр иргэдийн эрх ашигыг хамгаалах гол байгуулагчийн хяналтын хорол болж таарж байгаа байхгүй юу? Иргэдийн төлөөллийн байгууллага хоёр. Тэгэхээр иргэдийн төлөөллийн байгууллага хяналтын хороо хоёрыг байгуулах талаар иргэдэн ч анхаармаар байна, засаг даргач анхаармаар байна, төсөл хэрэгжүүлэгч нь аль тал нь анхаармаар байна. Хяналтын хороон дээр одоо жишээлбэл хөвчлэн нөгөө сөөхөөс хүмүүс айгүйх орчод идэг. Яг иргэдэн бас биш. Иргэдийн оролцооных дээр ч гэсэн ер нь бараг тийм байна уу да гэж би анзаарч байсан. Ер нь бол тэгээд уг нь бол хяналтын хороо гэдэг бол тэр төслийн хэрэгжилтэнд хяналт тавих захиргааны байгууллага дээрэс нь эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа газар үйл хөдлөл эзэмшигч өмчлөгчдийн төлөөлөл оролцоож ингэж байгуулагдах хороо юм байна. Тэгэл тэн дээр ямар асуудал тулгамдж байна. Одоо чинь хяналтын ороогоор юу гэдгийг за энэ Баян зүрх дүүргийн 14 дугаар хороолын хэсэгчсэн талбай дээр ер нь юунаас болоод те төсөл удаашрж ийн гэдгийг тэд нар ойлгоод дүн шинжилгээ хийгээд гаргах шийдвэрүүд нь гаргаад ингээ шийдлийг гаргаад шахаад явж байгаа хэвээр байгуулга л да. Тэгэхээр яг тэр талын юм бол огт хийхдэггүй байх шиг байна. Сайн хийхдэггүй байна. За нэг гомдол санал гарахаар нэг хяналтын хороо авч хилцчихэл байх шиг байна. Тэрнээс биш яг төслийнхаа зөв явж гин үгүй юу, төслийнхаа ажлыг эрчимжүүлээ, иргэдийн хурдан түргэн орон сууцтай болгоё, утаа унаар нөхөн жорлонгоос салъя гэдэг тэр том зорилго руу чиглэсэн том хяналт бол тэр бүр бол бас үр дүнтэй явж чадахгүй л байх шиг байна. Иргэд маань өөрөө хариуцлага одоо тооцох гэж байгаа бол бас үүргээ ухамсарлаад хорооны хуралдаа суудаг шиг л ер нь иргэдийнхаа хяналтын хороогоо байгуулаад иргэдийн оролцооны хороогоо байгуулах нь шүү дээ тий. За нэг доорностой маш олон том сэдвүүдийг ярилцлаа. Тэгээд цаг гаргаж хүрэлцээрсэнд баярлалаа. Тэгээд энэхүү подкастыг маань бас сонсоод хүмүүс бас тантай холбогдож асуух зүйлүүд байгаа ах. Яагаад тэгэхээр нөгөө дахин төлөвлөлт ялангуяа хууль хэрэгжүүлэх, хуулийн талын мэдээлж хүн болгон бас нэг оролцоод чаддгүй юм бэлээ. Тэгээд ямар ч байсан бас яг өөрийнхөө яг сонирхдаг сэдвийнхаа хүрээнд нь яг эхнээс нь бүрчлэн тайлбарлуулсан амар гоё байна. Баярлалаа. За баярлалаа. За ингээд үзэгчдээ баярлаад ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай. За.